Заврам төргийн үзэгчтэй футбол ток нэвтрүүлгийн удирдлагын 41 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. За сүүлээсээ 2 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Ингээд өнөөдөр нэвтрүүлгийн үндсэн хөтлөгч Билгүүдээ маань хилийн дэс алхсан учраас миний бие хөтлөө явуулна. За. Ер нь зөгч шүү. Зөгч нь үү? Зөгч нь. За. Энэ гоё нэг бар сүултээ Хенлиний юу шиг. За. За өнгөрсөн 7 хоногт тэгээд маш олон үйл явдлууд боллоо. Английн Премьер Лиг маань дууслаа. Арсенал төрүүлэх нь бол тодорхой болсон байсан. За гэхдээ бусад тоглолтуудын талаараас бид ярилцсан. За эхлээд хэдүүлээ юу яа. Английн Премьер Лигээс өмнө Европа лигийн финал өнгөрсөн 7 хоногийн дундуур буюу одоо ажлын өдрүүдэд өмнөх дугаарыг маргааш нь болсон. За чи Стамбулд тий? Тий. Стамбул 4-т финал болж байгаа. Европын тэмцээн. Энэ сүүлийн 5 жил гэнэ Германы багууд ингээд 2 жилийн зайтай дандаа финалд байгаа юм байна. Франкфурт авраг авсан гэсэн тий. 2 жилийн өмнө авраг Ливерпул чадаагүй чадаагүй. хараад яг нөгөө таарсан баг нь айгүй том баг байж таарсан Атланта тий. За тэгээд эхний үед чинь нэх ер нь олигтой бараг тоглоог үүдээ байлаа. Энэ яг Астон Вилла жоохон эвгүй ячвал гэж бодсон. Бэргэж жоохон бас эвгүй шүү гэдэг нэг тим юм тий. Яа, энэ зөвхөлт бас. За тэгээд эхний үеийн төгсгөл дээр харин 2 амир гол хийсэн та. Рожерсын амжуул, Телемас. Энэ бол одоо бэлдсэн юм л явчих шиг үс тий. Тэр булангаас богино дамжуулалт явал Үгүй яах вэ тэгээд тухайн үедээ яана шууд цохино гэж байсан юм уу яана гэж байсан тий төлөвлөж ийсэн цохино гэдэг чинь бол бас яг цохилд орох таарах гээл тий энэ үн ч одоо Аргентины шигшээд ер нь бараг дуудагдах гэдэг юм да. Арай зарлаагүй Зарлаагүй байгаа шүү дээ. Скалоны бүрэлдэхүүн зарлаагүй байгаа. Харин ер нь магадлал өндөр шүү. Бөвөнд мундаг байна. Буэнда тэгээд айгүй тийм тэгш тоглогч юм аа. Ер нь ямар ч үед яг энэ тоглолтоо үзүүлдэг. Дэлхийн Тийм аваргаар амар мундаг биш ч гэсэн хэзээч муу бол байдгүй. Сэлгийн энтрээр бол орж ирээд бас Тэгээ Унаа Эмре болохоор бас Европа лигт нэлээд тоглоллоо. Премьер лигт ер нь их ашиглахгүй байсан шүү дээ. Европа лиг тоглолоо тэр нь ч гой зөхөө. Энэ чинь анх эренгүүтээ Герман руу явуулсан шүү дээ. Бөөнд яг. Бас дээрээс нь том гимцэн л төөрөх юм тий. Бөвөндөө. Энэ Норвич Сити клубын одоо багийн ахлагч байсан шүү дээ. Норвич доошоо унаал үлдсэн юм. За ингээд тоглолтын ер нь бол ер нь тоглолт гэхлээр нэг цагийн хугацаа өнгөрч исэн буюу 60 дахь минутын орчимд ингээд тоглолт бараг шийдэгдсэн дөө. Энэ гол орсноороо. Буэнда дахиад гоолыг амжилт өгч. Яа ингээд ер нь энэ финалийн тоглолтын дээр тоглосон тоглолтоороо ингээд Рожерс, Оли Ваткинс хоёр бараг Англи шгшээгийн одоо дуудагдах эрхээ бараг хангацсан л та тий. Рожерс яг Ваткинс хоёр аль аль нь үнэхээр мундаг тоглосон финал дээр бол тугл бол үдсэн л бах тий. тий. Мэдээж үзэж байгаа. Тэгээд Буэнда ер нь бол бас консайн тоглолтын дээр бас тий. тийм багийн ахлагч байхад их зогссон хүн шүү дээ. Угаасаа хуучин байсан болоо тэр юм болов? Тэ? Яг юм тэгш тоглолт үзүүлдэг яг. За Унаа Эмре 5 дахь. 5 дахь. Свията 3 тий. 3 дараалсан. Виарал 1. Виаралтай 1. Астон Виллатай мөн. Яа ингээд Хунтаач чинь Астон Виллагийн фэн байл шүү дээ. Астон Виллагийн. Тэгтээ бас нөгөө мөнгөн медаль бас байгаа шүү дээ Унаа Эмрид. Тий. Угаасаа Европын тэмцээнд 5 одоо өөр багаас финалцсан. 2 дахь тасч болж байна. Нөгөөт нь ямар вэ? 5 баг. 4 өөр багаас дөрөв өөр багаас тий. Одоо нэг нь Жозе Морино гэдэг шүү дээ. Тий. Тэгээ хоёр дахь нь болж байна. Яа ингээд Унаа Эмри Арсеналд За энэ болохоор нөгөө одоо Европын тэмцээнүүдэд хамгийн олон төрүүлсэн тасалжуулагч нар. Карло ч нь 5 цомтой 5 аврагуудын лиг. Тэнгүүд Морини болохоор нөгөө иж бүрэн байгаа юм Тий. Конференц 1, Европа 2, Champions League 2. Тарпатоны бас ялгаагүй. 84 онд одоо нөгөө хуучны цомтой агуудын цом гэж явуулсан. Одоогийн ер нь бол конференц гэж хэлж байна. Бас одоо 3 тэмцээнд төрүүлсэн. Карло Унаа Эмре 2 болохоор яг нэг тэмцээнд 5 төрүүлсэн юм байна. Голын 2 нь болохоор Карло маань Реалтай 3, Милантай 2. Тэмс 3 он 7 он. Тий. тийм. Милант 2 аа. За ингээд Европын тавцанд бол ингээд томчуудын зиндаанд бол ингээд Унаа Эмре албаа. Морини бол Портотой Интертэй 1 үлдсэн байгаа шүү Тий. За та гэхдээ ер нь ийм бүр олон гоолын зөрүүтэй болно гэж бодож ирсэн үү? Би бол ер нь ганц нэг гоолоор шийдэх болов уу гэж бодож ирсэн л та. Яг ер нь анзаарсах нь Астон Вилла бол угаасаа нэг эхлэхэд л энэ тэмцээн намар эхлэхэд л ерөөсөө төрөлх магадaltaй багийн тоонд байсан шүү дээ. Тэгсэн тий. Яг Фрайбург бол ер нь нэрэн дурддахгүй явж хагаад өөрсдөө ингээ сайн тоглосоор байгаад шатнаас шатан сайжраад те давхгүй байх гэсэн даваануудад авсаар байгаад тэгээ финал гараад ирж байгаа байхгүй. Тэнгүүд Фрайбургийн хувьд бол Бундслигтээ бол ямар ч ихний 10 дотор байгаа. Гэхдээ тийм дээгүүр орж чадахгүй байсан юм баг.
Тэнгүүд Астон Виллагийн өвдөс Фрайбург ер нь жоохон бэргэжсэн баг. Тэнгүүд Астон Вилла бас өөрснөө Фрайбургээс ямар ч цохилт ирж магадгүй гэж бодоод өөрснөө нэг жоохон дарамхан эхлүүлээд тэгээд нэг ихний гоолын араас тэгээ яг өөрсдөө ер нь сул тавьчих шиг боллоо Астон Вилла. Яг ингээд зоргоор тоглосон бол бүр инээс ч олон гол орж магадгүй шүү дээ. Тийм. Ер нь надад бас сэтгэл зүй их сайтай гарч ирсэн харагдсан. Тэгээд сэтгэл зүй нь бол нөгөө аргуудын лигийн эрхээ 7 хоногийн өмнө авцсан, Премьер лигээсээ авцсан байсан болохоор тэгээ ямар ч айлтгүй яг мэдээж сум авах нь айц байлгүй цом гэдэг чинь. Цомын тэмцээн Тэр дундаа Фрайбург бол айгүй эвгүй шүү дээ. Тэгээ илүү 50 гарч ирсэн. Тэр аргуудын лигийн эрхээ авцсан болохоор Унаа Эмрээ. Ер нь анх тэгж л хэлсэн баг. Та хамаагүй шууд угаасаа бид нар хожих юм чинь хийх бид нар илүүгээд ингээд дайрах юм бол наа Фрайбург чи эвгүй шүү. Наад бол чи ямар ч юм хийж мэдэн. Тийм болохоор ер нь эхэндээ ер нь жоохон харзан ч тоглоороо л гэсэн баг. Тэгээд тиймэрхүү тоглолт. Энэ тоглолтод тэгээд яг энэ нэг яг Унаа Эмрээ бол яг финалийн тоглолтод зориулаад яг хид хидэн одоо нэг тоглогчдыг баг бэлдсэн шиг зүгээр харагдсан. Одоо чинь Төвийн хагас хамгаалтын дээр бол айгүй сонирхолтой шийдэл байгаа даа шүү дээ, тий. Линделофыг гаргаж ирсэн. Линделофыг одоо талбайд тоглолтыг ерөнхийдөө нураах зорилготой тэр үүргийг Линделоф өгж тоглуулж байгаа байхгүй. Тэгээ Линделоф ч гэсэн үүргээ сайн гүйцэтгэж байгаа юм. Хамгаалтын хийг болгож байгаа гэсэн үг юм. Тэр чинь энэ бол зөвхөн финалд зориулж Линделофыг тэр байрал дээр финалийн тоглолтоор оруулж байгаа. Тэгээд дээрэс нь тэгээ яагаад чинь Ононог гаргаж болохгүй юм гэх юм уу тий. Ононоо Линделофоос дутхгүй шүү дээ тий. Гэтэ Линделоф яг зориулж байгаа. Тэгэхээр бол яг ингээд харах юм бол жишээ нэг л жишээ ингээд харах юм бол Унаа Эмрээ энэ финалд бол аягүй сайн бэлдсэн харагдсан. Тэгээ дээрэс нь Буэндегийн байрлал мөн Телемансын байрлал эдэр бол яг л энэ финал зориулж барьсан. Баг 2 автай юм шиг тоглож байгаа байхгүй. Тэгэхээр бол ялцчгүй л энэ финалд бол нөр Премьер лигийн эрхээ авсан байсан учраас баг бүтэн 7 хоног бэлтэж байгаа л тоглуулсан харагдсан. За тэгээд нөгөө Германы багуудаас чи ер нь ганцхан Франкфурт л баг дөрүүлсэн юм ба шүү дээ. Сүүлийн 5 одоо яг Европа лигийн финалд үлдсэн 5 Германы багаас 4 нь ингээд хожигдчихлоо гинэ. Ласнерын Франкфурт тий. Ливеркузнийг бол санаж байна. Франкфуртээс өмнө ямар үгийг бодсон бэ? мэдгүй. Тэрийг санахгүй. тэр чинь гэхдээ Хаг шигшээд. Таас шигшээ тий. баг шүгийн 8 ч лээ тий. Тэр нэг тийм болсон. За тэгээд зүгээр энэ тоглолттой холбоотой сонирхолтой нууд гэх юм бол Астон Вилла 82 оноос хойш нэг аврагуудын лиг төрүүлдэг улирлаас хойш Европын тэмцээнд 44 жилийн дараа Европын лиг төрүүлж байгаа юм байна. Тэгээд Бэлэг тоглогчид Европа лигийн шигшээд гол оруулж байгаа 3 дахь тохиолдол нь нэ Азар 2 хийжсэн юм байна. Лукаку 1 хийсэн юм байна. Тэгээд 4 дахь нь Телеманс болж байгаа. Хамгийн олон гол хийсэн нь нэгээр гинэ. Одоо энэ ч аргагүй л та тий. 5 гол хийснийх нь 3-ыг нь Лук хийжсэн юм. За тэгээд Астон Виллагийн энэ удирлын Европа лигт финал хүртэл одоо үзүүлсэн амжилтыг та харж байна. 14 ойдсон, 2 очигдсон. Өөрөөсөө 31 гол оруулаад 8 гол олцсон шүү дээ. Гол алуу тоглож ирсэн шүү дээ, тий. Ялцчгүй тэгэл угсаа улирлал ихсэн сошиал тэгэл юу л ялла л да тий. Гол төрүүлэх одоо арай том баг л энэ жилийн одоо юу харахад бол тийм л байгаад байсан л да. Яг уу эх жилийн одоо Европа лигт бол маш том багууд орж ирж байлээ. Орж ирж илээ. Аврагуудын лиг тоглодог, аврагуудын лигийн том аврагууд орж ирж илээ. Милан энтер орж ирж байгаа шүү. Юу юм ууч орж ирж байгаа шүү тий. Милан Ювентус хоёр хойлоо байсан. За тэрийг хэдүүлээ Сери А. Өөр лигүүдээс ч гэсэн том багууд ер нь орж ирж илээ. Энэ жилийнх бол ер нь Астон Вилла ер нь бол ингээ харахад бараг том марагдаацсан үгүй юу? Тийм. Гэтэ ер нь улирлыг яг ингээ дүгнээ харахад бол Астон Вилла эхлэлийг бас сайн тавьж чадаагүй шүү дээ. Премьер лиг эхний 5 тоглолтод гол оруулж чадаагүй. Тий. Хожиж чадаагүй. Урагшаа бүр дүүдэд хожигдсон шүү дээ. Тийм. Гоо ихэд Eagles тажигдоод ихсэн шүү дээ Европа лиг. Тэгээ ер нь хүлээлт жоохон яаж энэ да гэсэн чинь яалч нөгөө сайн тасалжуулагч байгаа учраас тасалжуулагч улирлын урттай бол яг аваад ирчтэй. Тэгээд мундаг л Европын цом одоо ингээ Премьер лигтэй те эхний дөрөв тэгээд Европын цомыг авчиж юм. Яг энэ финалийн тоглолтын дараа яг Унаа Эмрээгийн талаар айгу гоё нийтлэл бол гарсан байсан. Тэгээд тэр нийтлэл дээр бол өмнө зүгээр ингээд уншиж байгаагүй нэг тийм сонирхолтой баримт байсан нь юу гэхээр Унаа Эмрээг бол ингээд маш өндөр тийм сахилга баттай тасгалжуулагч тэгээ өдөр бүр хийх ёстой юм хийдэг. Тэрэн дотор нэг сонирхолтой зүйл байсан нь шөнийн 12 цагаас ямар нэгэн хүлэмжийн тоглолтыг заавал үздэг. 12 цагаас. Тэгээ тэр нь одоо юу байдیں۔ Тэгээ одоо 3 дугаар лигийн тоглолт байна. Заавал шөнийн 12 гэдэг нь явуулчихлаа. Тэр чи одоо өдөр болгон хийдэг ажил ингээд маш өндөр тийм сахилга баттайгаар хийж байгаа. Цагийн хуваарийн дагуу явсаргаад 12 гээл сулардсан байл та. Тэгэд нөө Унаа Эмрэг чинь багтаа гэх юм залуу байхдаа те ахтайгаа нийлж айгүй их нөгөө нэг юу байдгийг гэсэн мэл. Боцоо тийм таврын юг хийдэг. Нөгөө манай Premier League Stories-оор орж ирж гисэн байхгүй.
Таврыг айгүй их бүгэлж тэрэн дээрээ ингэж тоглолтоо үзэж анализ хийдэг. Гэтэ яг энэ ямар нэг юм сурчлаа биш үү. Зүгээр нөгөө нэг өөрийнх нь дадлан тийм байсан. Өөр гэдгийг сорж байгаа гэсэн үг байна. Тэгээд нөгөө мөнгө олох зорилгоор биш биш зүгээр яг энэ шинжилгээ хийж те анализ хийж тэгэж явдаг. Тийм байт юм уу? Тийм бас байгаа. Тэгээд бас мундаг засгалжуулагч байна. Унаа имэр бол яалтчихгүй. Тийм топ зэрэглэн засгалжуулагч гэдгийг ингээд дахиад батлаа шүү дээ. Одоо ингээ аврагын лиг тоглоно. Аврагын лигд өмнө бас одоо тоглох багууд дээр очиж исэн. Тэгсэн хэрнээ Өнгөрсөн үлрэл 8-д үлдсэн шүү дээ. 8-д үлдээд Парис Жермэний ч бас явуулсан Парисыг бас нэлээд зулгаасан шүү те. Ер нь хамгийн сайн тоглосон. Тийм. Ластаа илээ шүү. Тий. Тэгэл тэр өөр том багуудтай ч гэсэн одоо аврагын лигд орсон шүү дээ. Ер нь бол тий бас. тий. Европод илүү одоо байгаад байт юм уу та? Яхаар гунаа имрийн тэмцээн байна. За ингээд Европын эхний финалын ард бид бүхэн гарсан байгаа. За өнгөрсөн 7 хоногийн дундуур за амралтын өдөр юм биш уучлаарай. Бямбарагт бас Германы хөлбөмбөгийн холбооны цомын тэмцээн буюу одоо Покал гэж ирдэг те. Покалын финал. За Берлинээс ингээд харагдаж байгаа шүү байна. Хоёр том гарч иж байна. Жоны хэлбэр Йохм Лио хоёр цом оруулж ирсэн. За ингээд Нэрийг харах юм бол ингээд хоёр том баг Штутгартын жил бол одоо мэдээж том баг л байна. Өнгөрсөн жилийн цом яваа. дэжгүй байгаа шүү дээ. Сайн байгаа. Энэ хоёрыг бол өрсөлдөөн бол энэ тэнцүү ер нь аль нь ч баг яаж магадгүй гэж өмнө нь ярьж ирсэн хүмүүс. Гэвч тоглолт бол нэг тал руугаа шийдэгдсэн. Тэгээ Байерн ч 20 оноос хойш ер нь цом аваагүй юм биш тийм. Лигтээ төрүүлэх амархан байгаад идэг хэрнээ. Цом бол хэцүү байт юм бэ Байернууд. Цомт нэг заримдаа намар мамар үйл мөвлнийг санамсаргүйгээр явчаад идэг гэсэн баггүй. Байер чинь өнгөрсөн үйлрэл ихэд 3-4-р зэвсээ дивизионаа бодчихсон шүү дээ тий. Армения Билефельд үү биш үстэй тэр чинь. Биш. Биш нэг өөр. Энэ хүний голын амжуулалтын ур чадвар. Арай л Баруунаараа хийж ин тий Олисээ. фүү арай л өөр төвшин. Гоё өгч байна, гоё өгч. Түүш дамжуулдаг шүү. Энэ жоо хачаар авчиж тий. Гэтэл яа. Мундаг байна. Армениад нэг хожигдож мултарсан тий. За яа. Гарсан байна. Яар нь амтагдчихээн да. Зүгээр нөгөө нэг шоонж тоглож байгаа юм шиг л Гэхдээ одоо тэндээс 300 гэдэг тэндээс сөхнө гэдэг чинь одоо Тэгснээ үргэлжилж явж байгааг гол шийх тий. Хамгийн амар нь ихний үргэлт супер юм. болоо энэ мундаг тоглогчдгээ ямар ч хэлсэн Бундслиг мэг төрүүлээд тий. Том аваад гоё өнөө гоё. за төгсгөл тургуулын цохилт заагаад ингээд бүр хэтрик хийсэн. Германы цомын финал хэтрик хийсэн байт юм уу? За ер нь мэдхгүй шүү. Одоо Георг Мюллер зүйдэрлүү байж магадгүй тий. Лосеныг байвал байх юм да гэдэг. За энэ үлрэлтийг бол ингээд үнэхээр супер дуусгаж гинөө. Харин Кейн бол тий. Финалийн тоглолтод хэтрик хийгээл. Одоо ингээд Америк руу нисгэндээ 36 гоолтой гэдсэн тэр нь бүх тэмцээн үү? Бүнцлиг. Бүх тэмцээнд гол найлтын 50 гараад 50 талцсан. Одоо тэрийг удахгүй ярина. Одоо 3-ыг нэмчлээ шүү дээ. Дэлхийн аргаар нэмэгдэх байх гэл. Энэ юу яаж вэ? Зөвхөн энэ үлрэл гэж шүү. Штутгарт эсрэг 6 дахь гол хийж байгаа юм. Одоо Бүнцлиг Зөвхөн нэг баг эсрэг. нэг баг эсрэг л 3 тоглоод 6 хийж байгаа юм шүү дээ тий. тий ер нь бол лигийн 2 цом гэхээр тийм 3 тоглолтод л 6 гол юм байна л да. За тэгээ Байерны хувьд 20 оноос хойш ингээд анх удаа цом төрүүлж байгаа юм байна. За Ленард Карлын хувьд цом төрүүлсэн 4 дахь залуу тоглогч боллоо. За шигшээд дуудагдсан. Тий Байерны яг энэ жилийн цомд ингээд ямар багуудтай тоглоод хоцсныг харъя. Хамгийн гол нь бүх тоглолтод Кейн гол хийсэн баг. Бүр нэгдүгээр шат чинь нөгөө улирлын эхний тойргоос өмнө эхэлчихсэн шүү дээ. Одоо бүр 8 сард тий. 8 сарын 27 онд болсон. За Вэйн гэдэг баг очоод эхэлжтэй. Кролник байсан байна. Тий. Шууд ингээд том багууд таарад эхэлсэн юм шиг ер нь тий. Тэгсэн. Энэ зам амар агаагүй. Кёлн гэж шууд одоо ингээд дээдлийн баг ороод ирж байна. Тэгээд Юнион тэгээд Лайпциг, Ливеркузен гэдэг тий. Сүүлрүү бүр гол алтгаа хийсэн юм байна уу? Хавар болоод жигдэрчлээ. Тэр чинь Кейнийг тоглохгүй болохгүй юм байна угаасаа. Суглаа нэг таарад хар тий. Покал. Тэгээд ерөөсөө ингээд 3 голдогчтой гэж шүү дээ. Кейн, Диаз, Олисэ гэдэг. Тэгээ автгол энэ тий. Урдлын 3 тий. Тий. Өөр хүн голдоогүй ерөөсөө цомын тэмцээн. Энэ Унийн Берлин шүгэ 16 гэхдээ явуулах төгсөн шүү Байерныг. Сандрахсан шүү. Байерны тэгээд урд талын 3 Бундслигт ингээд гуруула 2 оронтой тоонд гол оруулсан. Энэ Байерны 3 гуруула дэлхийн ард талтай айгүй мундаг формд очиж байна тий. Диас, Олисе,
Кейн гээд Тэгээ шгшөөгөөс нь хамаарад ер нь балон доор руу ч зүтгэхээр уус тэ. магадгүй ямар амжилт үзүүлэхээс хамаарат. За Колумбийн хувьд хэцүү юм тий. Колумб жоох хэцүү яг. Франц, Англи хоёр бол шүгээн дөрөв юм уу финал руу очиход бол бас нэг хоёр бол балон доор яригдахаар Магадлалтай тий. Тэгээ Колумб за дэлхийн аваргын тэгээ таам хэдүүлээ дараа дугаар тэрх бах тий. Колумбчаас битүүм өрөө чин байх шинж тагаа шүү. тэгээд ингээд нэгдүгээр шатнаас эхлээд финал хүртэл 6 тоглолтод бүгдээрэнд нь гол оруулсан тоглогч юусэн хамгийн сүүлд 1976-аас 77 оны үеэрэлд Кёлн тоглож исэн. Дитер Мюллер гэж тоглож байсан. Тэр ч одоо баг 50 жилийн дараа. Гэ Германы цомын бүх тоглолтод голцсон тоглогч болсон байна. За Harry Kane-ийн үед энэ үеэрэлд нийт 60 гол оруулсан юм байна. Энэ үеэрэлд 51 тоглолтод оролцохдоо 60 гол оруулж. За голын дамжуулалт гэхдээ бас зүгээр энэ чинь 3 дахь үлрэл нөлөө те Баерн дэрж байгаа. Өмнөх 2 үлрэлтэйг харьцуулахад сайраа Зөөсчээ тий. гэхдээ гол нь бүр амар Тийм байна. нэгтчихлээ. Болоо. Хамгийн чухал ажлыг хийж л өгчлээ байл. Ирэх жил 35 таа болчихно үстэй юм чи. Үгүй 34 таа болно. Одоо 33 таа байхгүй Harry Kane. 92 оных хэвчээ. 93. 3 юм уу? 93 он. Harry Kane-тэй гэхдээ Bayern München гэрээгээ сунгана гэсэн 3 жилээр сунгаад тим одоо саналнууд яваад байгаа шүү дээ тий. Harry Kane-ийг бол авч үлдээх хэлтэй бол аль аль талнаас сэтгэл хангалуун байгаа юм билээ. Энэ чинь бүр клубүүдийн дэлхийн аваргын юуг оруулаагүй шүү дээ тий. Тэгэхээр 60 тэрийг оруулчвал 64 мөр болоо явчих. Одоо ийм довтлогчтой Тоттенхэмээс гараад ирж яадаг тий. Тэгээд нөгөө Барса бас нэг энэ зүүн тоглогч аавна гэж Harry Kane-ийн нэр бас нөгөө дотор нь явж исэн л та. Julian Alvarez, Harry Kane гэл. Тэгсэн чинь нөгөө Uli Hoeneß л одоо Барсагийн Bayern-ы ерөнхийлөгч удирдах зөвлөлд байгаа. Юу Bayern бол тэгж тоглогч зардаг баг бол биш ээ. Зөвхөн авдаг баг шүү. Тэгээд Барсад мөнгө байгаа мó гэсэн тийм ярьсан мэлээ. Тэгвч үсэ Harry Kane-ийн үед ингээд дахиад нэг 2-3 жил энэ формоор бол тоглож байх. Гол нь зүгээр өөр тийшээ одоо явах бол нэлээд бүрхэгл болчихлоо л доо тий. Тэгээ эндээ гол нь аврагын лиг авчирч тийм үү? Тэгэл Одоо гол нь аврагын лиг болчихлоо. За нэвтрүүлгийн эхний хэсгээ ингээд өндөрлүүлье. Хоёрдугаар хэсгээрээ бид Английн Премьер Лигийн талаар бас нэлээд удаан ярилцсанаа. Тэгээд хэсэг хугацааны дараа эргээд уулзъя. За нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Mobi Home, ивент тэтгэгч Skytel, за нэвтрүүлгийн алтан ивент тэтгэгч Tiger брэнд ажиллаж байна. яа манай элдизэх томоотой болчихлоо. За футбол ток нэвтрүүлгийн 41 дахь дугаарын 2 дахь хэсэг эхэлж байна. За 2 дахь хэсгээр бид Английн Премьер Лигийн сүүлийн тойргийн талаар ярилцах болно. Тэгэхээр 38 дугаар тойрог бол бас олон сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн боллоо. Эдгээр яг аврагын хэв заяа сүүлийн тойрогоос өмнө шийдэгдсэн байсан ч гэсэндээ одоо зарим тоглогч дасгалжуулагч сүүлийн тоглолтуудаа хийлээ гэдэг ч юм уу. За өөр бос сонирхолтой зүйлүүд боллоо. За эхлээд Мухаммед Салахыг ярих гэж бодож байна. За Ливерпулээс одоо явахаар болсон. Өнгөрсөн жил уг нь бол 2 жилийн гэрээ шинээр хийсэн. Гэхдээ ингээд гэрээгээ дуусгалгүй явахаа зарласан. Яа, за юу Энди Робертсон бас цог үлөө. Тийм Робертсон. Тийм орой юу яг тоглолтын дараагаар ингээд PC-нээр гарсан шүү дээ тий. Яг нь багтаага салах хийж байгаа. Өнгөрсөн өдрөлд зэрэг 30-20 хийсэн. Тэглээ тий. Энэ Тийм тэгсэн ингэсэн л байлаа. Юуны Премьер Лигийн одоо түүхэндх одоо хамгийн шилдэг одоо баруун жигүүрүүдийн хэдэд орох вэ? Яг баруун жигүүрийн тоглогчдоосоо Баруун жигүүрийн довтлохооны тоглогч. Тэгээд довтлооны тоглогчдоос гээд ингээд нэг тийм яриа гарч ийн л да. Хүмүүс ингээд бичээд зарим нь баг хамгийн шилдэг нь мэлдэг гэсэн юм байна. Тэнгүүд үгүй за яг Ливерпулийнхаа бол хамгийн шилдэг нь бахаа жигүүрийн тэр одоо баруун жигүүр дээр энэ төр гээд те. Тим ярианууд бас гараад тэгсэн чинь тэр нөгөө жигүүрийн тоглогч чинь нөгөө өмнө байгаагүй сүулд үүссэн тоглогч Месси юм байна шүү дээ. Өмнө нөгөө 4-4-2-оор ч юм уу 4-5-1-ээр тоглох шүү дээ. Жигүүрийн тоглогч гэдэг чинь хоошо винг бэк руу болчдөг. Яг энэ урд довтлооны жигүүр гэдэг юм чинь сүулд үүссэн. Одоо 2000 оноос өмнө бол цөөхөн тохиолдол зарим нэг багууд ингэж гаргаж ирсэн. Ихэнхдээ л нөгөө үзүүрлүү нэг юм уу хоёр л тоглогч байдаг байсан. тэр үед л ер нь баруун жигүүрийн хагас хамгаалагч л гэж байсан баг. Тийм, тэр нь болохоор нэг хоошо винг бэк руу голцоо кросс хайдаг тийм хүмүүс. Бэкхэм шиг ч юм уу тийм. Тийм болчдөг байсан юм байна. Тэгмүүд яг энэ байрал дээрээ бол бас Ливерпул дээр бол дэлхийн шилдэг гэрн байж магадгүй юм биш үү?
Премьер лиг цаг үеийн шилдэг. Дэлхийн Ливерпулийнхаа. Ливерпул Дэлхийн ингээд ярихаар нөгөө Кристиано Роналдо, Месси гэж ороод. Би яг Ливерпулийн фэнүүдээс зүгээр асуумаар санагдаад байна. Ингээд Стивен Жерард, Салах хоёрын хин нь одоо ингээд багт илүү том байр суурьтай үлдэх вэ гэдэг ч юм. Бас бүрхэг те эргэлзээтэй. Мэдхгүй тэгээ Салах гэдэг хүмүүс Яг байдаг. байр нь бол шал өөр л дөө. Тийм. Гэхдээ нөгөө Ливерпулийн фэнүүд дундаас миний таньдаг миний найз нар дундаас Салах бол Ливерпулийн бүх цаг үеийн миний мэдхий гэж байгаа байхгүй. Би одоо чинь өмнөх тэр даалглиш малглиш мэдхгүй штэ гэж байгаа байхгүй те. Young Rush. Young Rush маш би мэдхгүй зүгээр миний үзэж эхэлсэн цагаас бол хойш би Жерардыг үзсэн. Гэхдээ Жерардаас бол би Салахыг илүү гэж үзнэ. Миний мэдих одоо Ливерпулийн хамгийн шилдэг тоглогч гэж хэлжсэн. Тийм фэнийг бол би мэдчихээн. Тэг яг нөгөө цомын байдаг юм бас нөлөөлөд байна тий. Байдаг л юм байл. Гүмэд одоо үзсэн тоглолтын угаараа аргуудын лиг нэг авцсан. тий яаж ч утсан Жерард илүү Тийм цом бол яалтчгүй бас Салах амар л байгаа байл та. Тэг үзүүлэлтийг харахад бол одоо Салах дандаа л топтоо гэсэн тий. Ер нь ингээд Премьер лигт 2 төрүүлээд аврагуудын лигт төрөл. тий. Ялангуяа яг тухайн үед магадгүй ингээд хагас хамгаалагч, жираарчч ч юм уу тийм тоглогч нар айгүй өндөр үнэлэгддэг байсан ч одоо ингээд зүгээр баллон доороос ахуулаад ингээд сүүлийн 10 20 жил дандаа тоглооны тоглогчдыг илүү чухалд үздэг болсон юм шиг гоолтой холбоотой. Яг нөгөө түрүүний миний нөгөө ярьжсэнтэй яг адилхан Жерардын үед Ливерпулийн жигүүрийн ингээд тоглогч гэхээр нэг хоошоо олчиход байгаа хгүй. Жирмен, Пенант, тэнчээс дамжуулт хайдаг майдаг. Тийм болчиход байгаа хгүй. Яг тоглолтын хэм маяг өөр байсан. Яг юм үзүүрийн тактик өөрчлөгдөж байгаа тийм. Тооны 3 тоглогч нэг бас төдийлэн ашиглах нь бага л байсан тийм. Ялчгүй тэгэл 4-3-3-аар бол 2000-ад оны их үеэс л багууд Яг өмнө тоглож байсан гэж. Гэтэ цөөхөн ч гэсэн тийм. Тэгэл 4-4-2 бол сонгодог байрал бол байсан тийм. Тэгэл эсвэл 4-5-1 болд юм байна. Эсвэл 3-5-2 болдог тийм. 4-2-3-1 гэж болдог. Яг 4-3-3 бол ер нь ховор л байсан. Салах 2016-аас 17 оны үйлрэл. 17-аас 18 оны үйлрэл. 17-аас 18 оны үйлрэл 17-нд 100 ирсэн шүү дээ тий. Тэгээ 9 жилийн дараа ингээл Ливерпулийг одоо орхиж байгаа юм байна. Тэгээ энэ 9 жилийн хугацаанд бол Ливерпул за Английн төдийгүй дэлхийн шилдэг клубүүдэд зүү 9-оор одоо орлоо шүү дээ тий. Аврагын лигийн финалд 3 удаа очсон байна. Премьер лигт 2 удаа төрүүлсэн байна. 3 нэг аваад 2 хожигдсон. Тэгээ Английн цомын одоо буюу FA цомын финалдас хитэд удаа хүрсэн тий төрүүлсэн. Тэгээ лигийн цомд бол бас төрүүлсэн гэл клубүүдийн цом баг. Тэгээ клубүүдийн дэлхийн арга хэмжээнд төрүүлсэн гэл яг энэ 9 жилийн хугацаанд бол шилд авсан гэдэг. Бүгд авч үзье. Яг ингээд Премьер лигийн түүх буюу хугацаа буюу 1992 оноос хойш ингээд хөөгд үзэх юм бол саяны яг Салахт 9 жил бол яг Ливерпулийн яг Премьер лигийн түүхэнд хамгийн одоо шилдэг 9 жил нь байлаа гэж хэлэхэд бол буруудахгүй баха. Яг энэ 17-оос 2026 оны үеэр Салахтай 2000 Сала болон Клоптой тэгээ араас нь яг залгасан энэ жилүүд бол өрсөлдүүлж ярих юм 5 оны багийг л ярина шүү дээ тийм үстэй. Тий яг Премьер лиг гэвэл угаасаа Премьер лиг гэж тэрнээс урагшаа бол 80 донд угаасаа. Тий одоо тэгээ 80 оны дунд үе бол Ливерпул бол тухайн үеийнхаа дэлхийн шилдэг баг нь байлаа шүү дээ. Ерөөс нь 80 оны дунд үед бол ихэнх дунд. За 90 донд бол одоо яг энэ хоёртой зүйж ярихаар тийм баг байгаагүй те. 2000 оны ихэрч бас тийм байгаагүй. Тэгээд Жерардын үе гэж байгаа тий. Жерард болон Суарez Моарезийн үе. Тэгэл ингээд угаасаа ингээд харах юм бол Жерардын 90 үе байлаа. Араас нь болол Салах болон Клоппийн одоо 90 үе байлаа гэж бараг шууд 2 угаад бараг болохоор л сүүлийн 20 жилиг нь тийм ээ. Тэгээ ингээд харах юм бол сүүлийн ялангуяа 9 жил бол Ливерпулийн Премьер лигийн түүхэнд хамгийн шилдэг 9 жил нь бол байлаа. Тэгээ тэрний гол тоглогч нь бол мэдээж Мохаммед Салах байлаа. Олон тохиолдол байсан. Мане байсан, Ферминьо байсан, Хендерсон байсан те. Олон том хүмүүс байсан. Одоо ингээд Бейкер, Ван Дайк хоёр л үлдчихэж таг. Тэглээ. Клопын үеэс бол хэвээ металл хөлөнгөөс. Одоо Салах гол нь хайч гол. Америк гэвстэй. Тодорхойлоогүй. Би хаанаас тийм харж Үгүй мэдхгүй. Америк. Хамгийн сайн сонголт нь бол магадгүй Арабын лиг гэж магадгүй. Америк. Сауди Араб. За. Удахгүй тийм мэдээнүүд нь гарч байгаа хоо. Би нэг газараас харсан Америк гэсэн. Гэхдээ нөгөө Месси Интер Майами биш. Өөр багийн нэр харагдчихсан шүү. Өөрийнх нь нөгөө соёл шашин энтрийг харах юм бол нөгөө араб нарийн дөхүү гэж шүү магадгүй л тий. Бензема шиг ч юм тий. Түрүүн ингээд нөгөө нэг Салах уу Жерардо ч юм уу бас нөгөө нэг хамгийн шилдэг баруун жигүүрийн тоглооны хагас хамгаалагч юу гэж тэгсэн шүү дээ. Зүгээр миний хувьд өөрөө зүгээр саналаа хэлэх юм бол яг Премьер лигийн түүхэнд 4-3-3 гэсэн байрлалаар өрөх юм бол баруун жигүүрийн тоглооны хагас хамгаалагч номер 1 сонголт нь миний хувьд бол Сала гэж бодож байна. Яг өнөөдрийн байдлаар тий. Яг ирээдүйн зүгээр Премьер лигийн тамирчид дундаас Премьер лиг гэж одоо хэдүүлээ ярьсан шүү дээ тийм ээ. Чин тэр нөгөө Премьер лиг гэж яриул хэцүү л гэж хэлээ. Одоо чинь Премьер лиг тарин би
Би ч гэсэн ер нь бол синглтэй санал нэг 4-3-3 гэсэн байрал тавиад үзье. Хүн өөрийнхөө байрлалыг сонгож олж штэ. 4-4-2 Тэгэхээр чи нөгөө Роналдо ч ороод ирд юм байна. Нөгөө Гарет Бейл. Роналдо зүүн тавьчих болно штэ. Роналдо бүр төвдөөс тавьсан. Райан Гигс одоо Асар Масарч байд юм байна. Зүгээр Ливерпулийн түүхэнд гэвэл болчих гээд байл гэж. Зүр би өөрийгөө санаж хэлж штэ. Тэгэл санаж байна. Яг 4-3-3 дээр бол тийм 4-3-3 дээр бол тийм зүгээр санал одоо миний өөрийн одоо бодлоо. Тэгээ дээрэс нь яг хөө мэдээж Салах бол олон цомтой мундаг жилүүдийг өнгөрөөсөн. Ливерпулийн сүүлийн 30 жилд хамгийн шилдэг 9 жилийг нь авч явсан ч гэсэн миний хувьд бол Жирард яг Премьер лигийн түүхэндх Ливерпулийн хамгийн шилдэг тоглогч гэж одоо бодсон хэвэндээ бол байж байгаа. Премьер лигийн түүхэнд буюу 92 оноос хойших штэ тий. Тэрээс өмнөх бол мундгууд бол зөндөө бол байгаа гэж бодож байна. Тэгээ Салахын бас үнэлгээ жоохон цаг хугацааны дараа эргээд нэмэгдэх баг тий. Яваад одоо цаг хугацаа өнгөрөх тусам л яг одоо өнөөдрөөс хоошоогоо Ливерпулийн амжилт ямар байхаас шалтгаална шүү дээ. Нилээ одоо энэ Салахын байсан 9 жилдээс доогуур байх юм бол Салах энэ нэр хүнд улам өсөөлээ. Хэрвээ тэрнээс илүү болоо явчих юм бол мартагдж эхлэн шүү дээ. Салах яваад юу юу аална гэдэг бол бас хэцүү л харагдчих. Гэтэ жоохон бас тим сайхнаар бол явсангүй л гэж боддог би Салахыг тий. Гэхдээ амар гоё л үдчихүүлээ шүү. Би бол зүгээр явсан шалтгааныг баг шууд шлоттой л холбож үзээд байгаа шүү. Уг нэг жилийн хэрэг байсан. Нэг жил уг нь тэр дасгалжуулагч нь таалагдж ирсэн бол дасгалжуулагч хоорондын харилцаа гайгүй байсан бол би дахиад нэг жил тоглож болно гэж бодсон шүү. Тэгээ явдаа өөртөө нөгөө Инстаграмдаа тэ стейтмент бичсэн байсан. Тэгээ Ливерпул ингэж тоглодог баг биш. Ерөөсөө ингэ тоглодог, дайрдаг, мардаг. Одоо ийм баг байсан. Тэр нь илүү Ливерпул зөгтөг. Тийм яг тэр давталгаагаараа байхаар Ливерпулээс бусад багууд айдаг, майдаг энэ төргээд нэг тийм салгачны ярилцлага өгсөн шүү дээ. Ямар ч стандартгүй болцсон байна. Тэ Ливерпулийн стандарт байхгүй болсон байна. Ливерпул одоо хизээч одоо үр дүнгээ хамгаалж тоглолт хоошоо сууж тоглож болдоггүй байсан миний мэддэг Ливерпулийн тэр гэж ярьсан шүү дээ. Тэнгүү тэрийг нь хэн өмөрчлөө? Ер нь нөгөө хуучтны одоо Каргер өмөрчлөө тийм. Ер нь Сала ер нь баг ингэж юм ярьдгүй шүү. Тэр Сала голтой юм ярьсан юм. Тэнгүүд бас яг он чинь бас янз янзын нэг хоёр талын үжил бодлоод бол байж байгаа. Тэгээд магадгүй юу гэдэг чинь бас өөр одоо мэрэгжлийн тоглогчид экспертүүд бол уг нэг шаардлага бол байдгүй юм да тий. Багасаа ингэж одоо нэгэнт одоо үлрэл дуусаагүй байхад тий. Үлрэл дуусаагүй байхад ингэж одоо хэрэг байд юм одоо гэдэг талаар бол одоо айгүй олон тийм одоо тийм шүмжлөө. Үлрэл дуусгаад 100 явах байсан гэж юу? Үгүй үлрэл дуустал ер нь бол чимээгүй байж байгаа. Багийн амжилт ингээд явж байхад үлрэл дуусаагүй байх шүү дээ. Багийн тоглолт одоо үргэлжилж байгаа багийн амжилт гарах шүү дээ. Тийм байхад дундуур нь ингээд чимээ шүүгэн гаргаж өмүүлэх хэрэг байхгүй гэдэг. Ялангуяа авгуудын лигт Ливерпул одоо чинь 2 дугаар сард байсан шүү дээ, тийм ээ. Мөн бас одоо Премьер лиг дэх яг авгуудын лигийн байрал баталгаажгүй байсан үед тэгж шуугуулах хэрэг байсан юм уу да гэдэг шүмжүүд бол гарч лээсэн л да 2 сард. Зарлахаа жоо эртдүүлсэн гэж юу? Тэгээ яхад гэж нөө явхаас өмнө ингээд бах ингээд юмнууд чимээгүй байх хэрэгтэй байсан л гэж ярьсан баг. Яа тэгэл хүн хүний характер л байгаа. Гэтэ яг би Салах болохоор тэр нь одоо айгүй эргээр хүлээж авсан гэх юм уу? Өөр тоглогч байсан бол арай өөр ихгүй. Салах ч нөгөө хамаагүй тэр юм ярьж байгаа нөхдүүд бол нэг хүнийг нэг ийм байлгах гад байдаг улсууд нэг те өөрийнхөө бодлоор байлгах гад байдаг юм. Тийм хүмүүс бол яриа бол хэрэггүй тэрийг сонсоод ч хэрэггүй. Хүн ямар байх нь өөрийнх нь л асуудал. Тэг яг зүгээр нэг гарсан гол зөөр юмнууд нь болохоор хэлжсэн зүйлсүүд нь бол одоо жишээ нь юу гэмт одоо яг тийм мэрэгжлийн одоо байдлаад хадгалах хэрэгтэй шүү дээ. Клубын ялангуяа одоо домог болж байгаа тоглогч болвол тэгээд хэдүүлээ сайн мэдэн шүү дээ. Криштиано Роналдо бол бүр сүүлд нь ярьж байгаа зү тий. Яг ингээд явхдаа бол ингээд чимээгүй явсан. Гэхдээ яг дараа нь 2 жилийн дараа эргэж ирээд тэ яг иймэрхүү зүйл болсон юм. Одоо ингээд Манчестер Юнайтыг хартаа гэж ярьцлага өгсөн гэдэг ч юм уу те. Тэгвэл тиймэрхүү мэрэгжлийн хандлага гаргаасаа гэдэг юмнууд явжлээсэн л та. За тэр бол яг тустай асуудал. Яг өнөөдөр бол те Мохаммед Салах бол ингээд Ливерпулийг орхиж чинь. Тэгээд яалтчгүй Премьер лигийн бүх цагийн түвшинд хамгийн шилдэг тоглогчдын нэг бол гарцаагүй Мохаммед Салах. Дээрээс хамгийн шилдэг гадаад тоглогч мөн үлээ. Хамгийн шилдэг юм бол тэр бол маргаантай шүү. Яг Анри гээл. Голороо нэг Агуэрогийн урд орчлоо. Голороо бол Премьер лигийн гол. Андрегийн Агуэрогийн урд орцсон. Орчлоо. Орцсон. Бас яг маш олон үзүүлэлтүүд байгаа шүү дээ тий. Тэгээд дээрээс нь Эндер Робертсон гэж одоо жигүүрийн одоо тий Робертс Хаслигээс ирсэн одоо маш тийм хүлээлтээс давсан. Одоо нэгээс Робертсон Арнольд хоёрын тоглолт бол үнэхээр амар. Тийм умар дээр жигүүр. Тий. Хоёулаа Премьер лигт 15-аас дээш хийсэн тэгвэл. Тийм одоо мундаг тоглогч бас зодог тайллаа. Ливерпулийг орхиор боллоо гэж байгаа тий. Ливерпул. Нөгөө юу хний Пепиг ер нь ярих үлээ. Пепиг одоо ярина. За шууд Пеп руу оръё. За бас яг Салах шиг ер нь бол одоо сүүлийн бас 10 жилийн хугацаанд
Бас том. Премьер лиг одоо яхаар хамгийн мундаг тасгалж өгч. Бас одоо яг адилхан 1 жилийн гэрээнээсээ ингээд 10 жил болж байгаа юм тийм. Салагч нэг жилээр Тий 16 онд ирсэн. 2016 оны 7 сар. тий өвөл зарлагдаад тэгээд 16 оны одоо ихэнд зарлагдаад 16 оны яг 3 сарын 1-ээс ажиллаа эхлүүлж ирсэн. Одоо Ситигийн фэнүүд энэ 10 жилийн хугацаанд аврагуудын лигийн байраа алдчихгүй, топ 4-т орчихынсан энэ төр гэдэг нэг тийм хөгийн бодлыг толгойд нь нэг ч удаа оруулаагүйгээр 10 жил аз жаргалтайгаар байлгасан гэсэн зүйл шүү дээ. Эхний удирдалтаа 3-т орсон тийм. Тэгэл тэр топ 4 бол ерөөсөө бүр аврагуудын лиг бол асуудал болох жил болгоно тийм. Тэгтэл бусад нөгөө топ багууд нь бол аврагуудын лиг чинь ер нь жил болгон тэр нь орох уу байх уу энэ тэр тулчаад байна шүү дээ. Би нэг зарим ИФ-нүүдийн зүгээр яриаг бас мартдаггүй нэг Пеп ирээд удааг байхад угаасаа ингээд ямар ч тасгалж уулагч байсан тоглогч тоглолтож аваад бараг л төлөвчдөө шүү дээ. Одоо Барса Баерн багтааш бараг л тийм байсан гэдэг. Жохон дутуулах маягтай тийм ярианууд их гардаг байсан л та. Тоглогчд нь тийм байдаг. Хамгийн мөнгөтэй багт очдог шүү дээ. Хангалттай зүгээр товчонд бол хангалттай хүссэн юмыг бүх хүссэн юм нүгдээ багч ажилтдаг гэж тийм. Одоо тийм л буян зайтай хүн байна. Гэхдээ одоо ингээд Барселонад Баернд бас байсан тийм үү? Олон цомууд авсан. Гэхдээ одоо Гвардиолог Ситигийн Гвардиолог гэж ярина үстэй. Ситид 10 жил болсон шиг тийм 10 жилийн хугацаанд бол удаагүй Ситид байсан шиг тийм олон цом аваагүй. Тэгэж одоо Баернд бол хэдэн жил болсон юм? 3 жил. 3 жил. Тэгмүүд Барселонад бас 4 жил. Тийм. Тэгмүүд 10 жил ялчгүй ингээд түүхэнд хүмүүс Ситигийн гэдгээр нь дурсаж үлдэхээр л болох шиг боллоо. За 10 жилд 20 цом. 10 жилд 20 цом. 6 премьер лиг. 10 жилд 6 премьер лигийн цом авна. 4 дараа. 4 дараа. Тэгээд ингээд энэ Пепиг дагаад баг энэ дасгалжуулагчийг дагна гэж байдгүй ер нь. Гэхдээ Пепиг бол дагаад шүү дээ угаасаа. Гэхдээ одоо харин тий. Одоо манай хөлөмгийн Амраа гэдэг байдаг штэ. Манай найз. За Ямар за тэр яах вэ? Спорт Амраа гэдэг. Ааха. Тэгэхэд Пепиг дагаад Ситигийн фэн болсон шүү дээ. Тэр сонир байгаас. Тийм хүмүүс бас зөндөө байд юм бэл. Яг байгаа хөө. Би дасгалжуулагч нар бэлдэж чинь хамгийн гол нь очсон лигийнхаа шгшээгүүдийг сайжруулж чинь. Тэгэхээр энэ үнийн нөлөө угаасаа байгаа хөх тий. тэр тухайн улсын лигээ өөрчлөөд шүү дээ тий. Яг очсон хугацаанд. Пеп агуу. Тэгээ юу ярих вэ гэдэг шиг. Тэгээ юу ярих вэ? Пеп бол зүгээр хүлэмгийн түүхэн дэх 21-р зуунд хамгийн агуу тасгалжуулагч чинь гарцаагүй. Энэ бол 20-р зууныг оролцуулах юм бол өөр байж магадгүй. 21-р зууны хамгийн агуу тасгалжуулагч гэх юм бол гарцаагүй Пепиг гэж бодож байна. Тэгээд энэ бол түүний үзүүлсэн одоо төрөл бүрийн одоо амжилтуудаар бол тодорхой байж шууд бүр ингээд 100-аар нь шууд өгч байгаа юм. Яг 21-р зууны. Гэхдээ чи нөгөө 3 дараалал аврагуудын лигд авсан Анчлоти чи яа. Яг зүгээр миний бод. Яагаад гэхээр одоо чинь ингээд яг аюу олон тийм юунууд байдаг хүмүүсүүд нэг Пепиг угаасаа л нэг ийм бүх юунд байдаг багт очдөг штэ халиа цалгаатай тий. Пеп бол хүснэг авдаг хэдэн зуун саяар нь мөнгө үрдэг гэдэргээл тийм ээ. Хэдэн зуун сая одоо паундаар нь доллараар нь мөнгө үрдэг гэж байгаа боловч яг Пепийн одоо чинь яг Манчестер Ситид 10 жилийн үсэх юм бол ингээд дүгнээд үсэх юм бол баг нь нэг 3 4 үе шаттайгаар байнга одоо өөрчлөгдөж ирсэн. Тэр байнга өөрчлөлтүүдийг энэ мэрэгжлийн өндөр түвшинд хийн гэдэг бол амир тий. Йоо тэр бол агуу. Тэр бол одоо бидний төсөөлж байгаас хамаагүй цаана байгаа юм байгаа байхгүй. Тэгээд тэр өндөр түвшинд ингээ бариад ингээ ажилласан 10 жилийн хугацаанд энэ өндөр стандартыг барьж авсан гэдэг бол асар их инээрийг ирч хүч те оюун ухаан юу гэдэг тийм ээ хүнээ шаардагдаж болох баг бүх зүйлийг шаардж байгаа. Тэгээд ингээд нэг юм арга барил нь хуучрах ч юм уу тоглогчт нь тэр юм одоо бусад өрсөлд төвч багууд тэр тактикт нь дасах ч юм уу те яг ингээд ийм уналтууд ингээд орж ирж байгаа нь мэдэгдээдсэн шүү дээ. Маш хурдан хугацаанд мэдэгдэхгүй засан те. Өөрчлөлт дорн засан те. Тэр бол баг ингээд улирал дотроо засчдаг те. Тийм тэгж байгаа. Энэ улирал ч гэсэн тэглээ шүү дээ. Яг үндэ өвлийн солилцоогоор л одоо тоглогчдыг авчихсан. Хаана юу хэрэгтэй байгаа юу те. Тийм өвлийн солилцоогоор авчихсан тоглогчдоо ингээ хавар тий одоо ингээ аврагуудын лиг за яг хавар бол ингээд яцсан. Премьер лигийн нөгөө аврагын өрсөлдөөнтэй хэвээр үлдээж байгаа байхгүй тий. Төгсөөл хүртэл. Энэ улирлын ихэнд бол тийм сайн байгаагүй. Тэгээ Пеп анх нөгөө Ноэл Галагертай Ситигийн фэн штэ нөөссөн. Тэгээд Галагертай ярилцчихсан тэр ярилцсан байлаа. Галагер асуугаад чи цом авч өгөх юм уу өгөхгүй юм уу гэд хэлсэн чи би Премьер лигийн цомыг удахгүй ингээд нэг 2 3 улиралтай авчнаа гэд бүр ингээд дүнгиж ирэнгүүтээ тийм ярьслаа гэсэн байхгүй. Тэгээд
тийм үү нэрээ ярьж гэнэ үү. Тийм ээ би ихтгэлтэй байна. Би олон цом аавна тэрний ихлэн тэр байх болно гэд хэлсэн. Тэгээд яг тэр нь бардам одоо амандаа бол дээр хүн хэлсэндээ гэдэг ч тийм хэлсэндээ хүрээд бүр 20 цом авсан байна 10 жилийн дотор. Тэгээд дээрэс нь нөгөө нэг би зүгээр энд одоо тэр YouTube хуудас ч юм уу нөгөө нэг өөрсдийнх нь сетигийн тэр нөгөө гаргаж байгаа тэр зүйлүүдийг энэ нөгөө PP-ийн хамгийн сүүлийн мессежүүдийг нэг үзлээ л дээ. Сетигийн фэн биш ч гэсэн баг нулимс туслуулах хэмжээнд бол PP ажиллаг тэндээс мэдрэгдэж байна. 10 жилийн хугацаанд юу бүтээсэн, юу хийсэн. Дээрэс нь одоо энэ Сетигийн Этихадын гадаан хөшөөнд босгоор боллоо шүү дээ. Хөшөөнд босгоор боллоо. Дээрэс нь одоо North Stand-а одоо халууны артлын хэсгээ PP-ийн stand болгож өөрчлөлөө гэдэг. Тийм эдгээр зүйлээс харахад Сити ч өмнө нөгөө Премьер лигийн нэг хоёр л төрөвтэй байсан шүү дээ. Премьер лиг юу яг дээд лигийн тийм. Авш Премьер лиг төрүүлсэн байсан шүү дээ. Яг Роберто Манчини төрүүлсэн. Яг Пелегрини дахиад нэг авлаа. нийт төрөв нь бол одоо Пеп ирэхээс өмнө бол 4 байсан баг. Тийм 4 байсан. 4 байсан. Тэгээ Пеп 50 дом мон руу байгаа шүү дээ. Байгаа тийм. 50 дон руу л гэж. 5 дараалал төрүүлсэн бол ер нь тэр рекорд дахиж өвдөгдөхгүй байх хэмжээнээс. 4 ч ирэх өвдөгдөхгүй яг үнэхээр. Харин тийм Премьер лигт бол 4 бол 4 дараалчсан. 4 байх уу 3 ч Зөвчин гэхдээ тэнцчлээ. Үгүй рекорд рекорд Премьер лигт ингэж 4 дараалсан бол хизээж 3 дараалах тухай л яригддаг шүү дээ. Тийм 3 дараалагч тэгэл Манчестер Юнайтед 3 дараалчдаг байсан. Манчестер Юнайтед бол Ливерпул лигийн хэмжээнд Премьер лиг гэж нэртэй биш лигийн хэмжээнд бол тэнцсэн байна. Тэ. Үгүй Английн дээд лигт бол 1888-аас 1889 онд эхэлсэн Английн одоо тухайд 1-р лиг гэж хэлж ирсэн тийм. Энэ одоо хугацаанд одоо энэ хугацаанд 3 дараалсан тохиолдол бол маш одоо тийм бас ховор гарч ирсэн. Тэгээд 4 дараалсан анхны тохиолдол нь Ситигийн Пеп Гвардиолагийн Сити байхгүй. Тийм л үү. Тийм байна. Энэ бол Яг ингээ англи дээрээ одоо жишээ нь ингээ 80 оны Ливерпул 3 дараалсан байдیں۔ Мэдээж United Сэр Алексийн United 2 удаа л тий 2 удаа 3 дараалж байна. би ч тэгвэл ягаад тэр 5 дээр төрүүлж иж рекорд хийднэ гэж бодоодсэн юм. Ингээд ийм юу боллаа тэгээд ялч нэг агуу дасгалж одоо хайчих юм. Ингэсэн. хэсэг амарна гэж байна шүү дээ. Ягаад зүгээр Ситиг орхиж байгаа хамгийн гол шалтгаан нь юу байсан бэ гэхээр яг үнэндээ миний одоо энерги ирч хүч одоо ингээд шахагдлаа. Релакс. Яг клоп шиг юм шиг. Тий тэгээд энэс цаашаа ер нь бол үргэлжлүүлэх зүгээр боломж байхгүй байна. Тэгээд хэсэг завсралнаа гэсэн ерөөсөө. Тэгээд жаргагүй дээ. Нэг ийм Арсен Венгерийн намтар ном дээр ийм гоё хэсэг бол байд. Тэр юу гэхээр дэлхий дээрх хамгийн хэцүү ажил юу вэ гэхээр ер нь багийн менежер шүү дээ. Энэ бол ерөнхий сайд хийхээс хэцүү ажил гэдэг тийм. Яагаад вэ гэхээр нэг хожлоо чи бол сууд тухаантан, нэг хожигдлоо чи бол хогийн новшаар яв гэдэг дээр хүрдэг. Энэ хооронд ингээд савлаад явж идэг ажил бол хөлбөмбөгийн менежеринг гэдэг клубын дасгалж алхах тасалжуулагч менежер ажил гэдэг юм а тийм. Ийм савлгаатай тэгээд сошиал медиа ингээд ийм одоо өндөрс интернет ингээд ийм одоо өргөн цар өрөөнд хүрсэн байж байгаа энэ нөхцөлд бол 10 жил ингэж явна гэдэг бол эд мөн л одоо хэцүү ажил гэсэн үг тий. Тэгэхээр бол тэгээд энэ том баг дасгалжуулна гэдэг. Тий. Жишээ нь одоо айгүй сайн бидний мэддэг мондог дасгалжуулагч нар том баг руу ирэхээс жоохон халгадсан шүү дээ. Яг энэ саяны яриад байгаа тэр асуудалд орохоос бүр ингээд цохилтонд орохоос хайгаад дандаа дундаж багуудаар явдаг тийм дасгалжуулагч нар байна шүү дээ. Тэгэл дундаж баг бол тийм одоо нэхэх шаардах зүйл нь бага, тий? Зэмлэл нь бага. Тийм үстэй. Нэг 3 тоглолтод нэг хожоод, нэг тэнцээд, нэг хожигдоод явж байхад ерөнхийдөө болдог, тий? Тэгэнгүүт энэ том багийн хариуцлага гэдэг тэрийг 10 жил авч явна гэдэг амар. Одоо нэг шгшээгийн төвшөнд харчих юмсан л хийж бодоод байгаа шүү дээ. Дата нэг хэсэг амаргэ. Тий, амарна л да. Тий, амраад буцаж ирэхтэй нэг шгшээ. Шгшээ чи бас нэг клубыг бодоход арай ачаал нараа гайгүй л дээ. Төрөний тэр нөгөө зэмлэл нь амар гэж магадгүй. Нөгөө үзэгчдийн хэсгийг stand гэж нэрлэе гэдэг нөгөө Pep Guardiola stand гэж нэрлэе гэдэг. Тэрэн дээр Pep бас сэтгэлдээ хэлсэн байл л дээ. Би Премьер лигт анх ирчээд Энфилдэд орж үзээд одоо Kenny Dalglish stand гэж байдаг те. Мөрөдлийн театрт болохоор Sir Alex Ferguson stand гэж байдаг. Үнэхээр бол өөрийгөө ийм нэртэй ийм хэсэг болно гэж бүр төсөөлөөгүй вау гэд гайхчихсан. Тэгээ хөшөөтэй болох нь байна. Тэгнэ. Тэгэхээр үнэхээр Ситигийн түүхэнд бол нэг ер нь Ситигийн гадуур чи хөшөө байхгүй те. Хинийх байгаа лөө? Агурогийн хөшөөтэй байдаг те. Дотор байдаг лөө. Дотор илүү гадааны байдаг. Тий. Одоо яг ч энэ хоёр хүнийг одоо яахгүй болохгүй л те. Агуэро Пеп гэдэг энэ хоёр хүн үнэхээр те Ситигийн ялчгүй энэ нэг тийм одоо агуу эхлэлийг тавьсан хоёр хүн. За Пеп маань ингээд явахаар болсон. Гэхдээ дараагийн зогсоол бол тодорхойгүй магадгүй
1-2 жилийн дараа ч гэсэн тодорхой болж болно. За Премьер Лигийн рекорд амжилт эвдэгцсэн нь бол мэдээж голын дамжуулалт рекорд. Манчестер Юнайтед хагас хамгаалагч Бруно Фернандеш Премьер Лигт 21 дахь голын дамжуулалтаа сүүлийн тойрогт зөглөө. Энэ удирлын шилдэг тоглогч. Рекорд нь бол 20 байсан. 20 голын дамжуулалт Премьер Лигт өгсөн хүн бол одоо Thierry Henry, Kevin De Bruyne хоёр байсан. хоёр хүн байсан. Тэгээд удирлын шилдэг болсон. Өөр одоо тоглогч бишээ болох байсан гэдэг ч юм уу тийм өөр маргаан байна уу та. Тэгэхээр яг төрүүлсэн багаас гэх юм бол одоо Rice ч юм уу Raya гэж болно л да. Голны хувь тоглогчийн статистик үзүүлэлт амар том үзүүлэлт Тий, тийм. одоо энэ 21 голын дамжуулалт өгчөж байгаа чинь яг энд амар нөлөөлж байгаа л да. Тэгээ баг нь 3-т орцсон. Тий. Тийм. Гэтэ Bruno-той бол марахгүй яг шилдэг байсан. Зүгээр өөр нэр дэвшижсэн тоглогчд нь бол за Rice-ийн нэр байсан баг. Хөөе одоо чинь төрүүлсэн Хааланд байсан уу? Тийм. Хааланд нөгөө мэрэгэн бууч болсон шүү дээ. Хааланд мэрэг муучлсан. Юу муу чинь Сака Мака чинь ингээд бүтэн тоглосонгүй шүү дээ. Тийм үстэй. Чи Сака дээр ярихдаггүй л дээ. Яг удирлын турш Тэгэнгүүт чинь бас өөр тоглогч. тий. Тийм болчиход байгаа. Ситигээс гээд тэгэнгүүт одоо яг хааландыг л яриул ярих юм да. Тийм. Bruno энэ юугаа эвдээгүй байсан бол те 21 голын дамжуулалтыг одоо тэр рекордыг эвдээгүй байсан бол би одоо Rice ч юм уу Raya авчих бол байсан болов гэж бодож байна. Тэн дээр бас нэг хоёр төрлийн шагнал байгаа шүү дээ. Удирлын шилдэг тоглогч төр. Тоглогчийн шагналаа бас юуны одоо мэрэгчлэнүүдийн өгдөг гэсэн тийм хоёр төрлийн шагнал гэдэг шүү дээ. Одоо юуны Энэ нь болохоор алийг авчих. Нөгөө хоёулынг нь авсан шүү дээ. хөлийг нь авчлаа. Гэхдээ одоо нэг нь нөлөө дутуу юм шиг л. Эхлээд нөгөө сэтгүүлчдийн холбооны нөлөө нэг тэрийг би авчлаа гэж ойлгосон. Сэтгүүлчдийн Энэ болохоор яг нөгөө яг албан ёсны Премьер Премьер Лиг. Лиг. Тий. Тэгэнгүүт гурав дахь нь болохоор нэг тоглогчдын холбооныг нүү. Тий. Нэг тим юм Байгаад тий. зарлцсан арай тодорхой байх шиг байна шүү. Тэг эхлээд нөгөө нэг хөлбөмбөгийн Тийм, сэтгүүлчдийн холбооны тэрийг авсан. Тэгж яад одоо сайн. Тэгээд яалт ч юу энэ үйлрэлт одоо Манчестерт хэдэн гол хийсэн те тэрний одоо бараг шууд 3-1-т нь оролцсон л байна юм л те. Тийм. Оруулсан гол Мэдээж 90 гол хийгээгүй л байж тараа. Энэ хүн ч өөрөө 30 голд оролцоод шүү. Тэр 3-1-ээс ч тавчаад байгаа. Тийм. За энийг бол бид ер нь сүүлийн дугаар дээр байн гарч байгаа. За ингээд 19-тэй бол Özil байдаг аа. Özil тэгээ сүүлийн хэдэн юу хийгээгүй маа тий. За тэгээ Bruyne, Frank Lampard Нэр өнгөрсөн жилийн Сала эдгээр хийжсэн шүү те. Сала. Салах чи үлрэл талдаа орж явахад 10 гарцсан байсан. Тий. 3 сард 18 болчихсон байхгүй юу? Тэгээд 4-5 сар тоглоно одоо ойлгомжтой гэжсэн Яг тэрнтэй адилхан Özil бас яг тэгсэн. тэгсэн. Нилээ эрт 19 болчоод Тий. сүүлийн 3-4 тоглолт хийдгүү маа. зогссон те. Тэгээ KDB бас амар те. Ингээл 18 20. Дунд чинь бараг 15 маа байгаад нүү. Байна. Тэгээ 20-29 ганц үнэн нэр ил байгаа тийм үү? Тий. 20 гол 20 ассисттэй. Харин. Өнгөрсөн жил уг Салах 30 20 хийдэг гэсэн. Энэ тэгээд одоо эднэрийг одоо ингээд залгамжлах одоо топ зэрэглэлийн хагас хамгаалагч Премьер Лигт одоо хид байна вэ гингүүд аюу цөөрцсөн юм байл шүү ер нь. Тийм супер хагас хамгаалагч нар. Одоо бид нэр ингээд Бруно ч яваад өгсөн юм байна. Тэгэхээр ингээд бишээ хин Kevin De Bruyne ч яваад өгсөн тий өөр лиг рүү Салах ингээд зодог яачиж байгаа. Өөр баг руу клуб руу явчихсан. Тэнгүүд Бруно бол үлдчихэж байгаа байхгүй. Тэнгүүд өөр одоо хин ийм одоо олон дамжуулалт өгөх юм хагас хамгаалагч талбайн төвийн жанжин байгаа юм бэ гингүүд бас ховордцсон юм билээ. Голын дамжуулалт өгдөг хүмүүс бас дээрэс нь гол найруулагч нар өөрөө оролцож ч бас арай өөр олж лээ л дээ тий. Яванда зүгээр энэ жигүүрийн довтлооны хагас хамгаалагч нар бол эвдэж ч юм уу тий төгөж бол магадгүй хоо энэ үзүүлэлт рүү. Одоо жигүүрээс Олис шиг тоглолцтой яг хүмүүс. зөв харин тий. Тийм. Өмнө нь энэ хэдийг нөгөө нэг одоо энэ чинь бас яг хөлбөмбөгийн сүүлийн одоо үеийн одоо арга барилын ас гарч ирсэн хүмүүс шүү дээ. Тэгмүүд эднээс өмнө ч болохоор энэ нөгөө жигүүрийн Бекхэм ч байдаг байсан юм байна. Тэдний өгсөн дамжуултууд чинь жилд нэг юм 10 дөнгөж гарч мардаг. Хоёр талаас ингэж өгөөд нөгөө голдоо мөргөдөг шүү дээ. Тэр дамжуултуудаар дандаа тэргүүлэгч нар байсан юм лээ. Одоо энэ үлрэрлэхэд араас нь Ryan Shirky 12 байна. Jared Bowen 11 гэл. Тэгэл 10-аас бишээс 3 маягийн тоглолттой хүмүүс яг дэшээ яв. Би Одигорыг бүтэн үлрэл тоглосон бол бас дэшээ явах тоглогч л гэж бодсон. 10 дээр яг гол намжуул. Тэг 20 гэдэг бол амар тий. 20 амир. Яг 10 бол зөндөө тоглогч нар бол их л хэл та. За тэгээ дараагийн үлрэлд харъя. Тэгээ Майкл Карик Мэрц хийх нү? 2 жилээрс гэрээс сугацсан. Тийм үстэй бас. Хань 20 арай л 20 өндөр босго бол. 20 хаалга. Өндөр. 38 тоглоход. Тий. За ямар ч байсан ингээд Премьер Лигийн нэг рекорд амжилтыг бид бүхэн харсан. За аврагуудын сүүлийн тоглолтын Томик Карик Кристал Паласын талбай дээр зочилсон Паласын тоглогчид
хүндэтгэж одоо жагсаж хүлээж авсан. За сэлгээ ер нь аюул олон тоглогчийг сэлгээ суулгацсан Тэгээ тийм. ихэнх нь баг сэлгээ гарсан Гол шүү дээ. тоглогчтой бол амрах тийм боломж гарсан тий. Макс Доум энэ нүлрэл Премьер Лигт гараагүй байсан юм уу? Тэгээ анх удаа Хамгийн Сэлгээгээр залуу орж болсон. Одоо баг 17 хүрж гин үү? 17 оноос Оны төгсгөлд. удахгүй өрн тийм. Тэгээд Премьер Лигийн түүхэнд гараанд гарсан хамгийн залуу тоглогч болсон. 12 сарын 30-нд төлөө төрсөн шүү дээ. Тий. Премьер Лиг 16 таа л гараад ирсэн юм тийм. Тий. 17 бол одоо төгсөж байгаа За хаа. энэ Макс Домон харин хэр зэрэг хол явахыг тэгэл таашгүй дээ тэгээд. Өмнө нь одоо ингэ залуугаараа гарч ир тоглосон Тео Волкт гэж одоо бас Арсенал их тийм. Тэгээ Саутгемптоноос ирж ирсэн Тий. тий. Волкт 17 Тео тоглож Волкт байлаа. багада Тий, орж ирсэн. тэгээд байх аа. сайн тоглосон шүү 6-ны дэлхийн аваргад 17-т өгт дуудагдсан шүү дээ. 30 хүртлээ бол яг ганган байдсан шүү. Тийм дажгүйсэн тий. Гимт бэртэл жоохон сааруулсан да. За Жесус хийсэн. энэ тоглохоо эхлүүлсэн дамжуулалтыг чинь даун их гоё гаргаж байсан. Тий, Макс Домон өгөөд Мартинелли өгөөд тэгээд Габриэл Жесус дуусгасан. За эхний үед бол нэг тэгэр ингээд дууссан. Хоёрдугаар эхэлсэн. За ингээд Манай Мадрид боломжийн зэсэлтээс. Энэ гол нь хоёулаа Нөгөө нөгөө шигшээдээ дуудагдсан. Европын тэмцээндээ хоёр баг бас хоорондоо дарцлаа. Тэгсэн. Кристал Палас одоо 3 дахь өдөр финалтай. Арсенал хагас өдөр Тийм. финалтай. Ер нь бол энэ хоёр багт хоёуланд нь энэ тоглолт талбай дээр тоглож байхдаа ухаан санаан дээр өөр газар л байсан. Тэглүү яах вэ? Тэгээд тоглолтын дараа бичигдсэн хүмүүсийн одоо ярьж байгаа мөн хүмүүсийн сэтгэл дээр нэг зүйл дээр санал нэгдсэн юу гэхээр энэ тоглолт бол pre-season буюу улирлын өмнөх тийм ба тэгээд халаалтын тоглолтчиг уур амьсгалтай нөхөсөг боллоо гэд. Тэгээд тоглолтч чинь нэг хоорондоо мөргөлдөд байсангүй сайхан ингээл нэг тийм энэ дээр бэртчүүл чөлөөтэй тийм чөлөөтэй тоглосоор байгаа тоглолтыг бол дуусгасан. Энэ Ерми Пино Спаниш шишээ дуудагдсан шүү нэрээ. Тийм тий. тий. За ингээд Орсны нотон тоглолт болсон байлээ ялцчих. Матетагийн хөл бишээ би Матета биш үү шүү Гээсэн. дээ. Тэ? За ингээд 2-1-ээр Арсенал Премьер Лигийн шинэ аврагууд бол Кристал Паласыг авсан. Арсеналын аврагуудын лигийн финал бол наан төрүүлж болно. Конференцийн хамгийн сүүлд байсан. Үгүй конференц эхлээд Конференц нэхлээд. Тийм. За ингээд 22 жилийн дараа За Монгол дахь бүх Арсеналын фэнүүдтэй баяр хүргэе. баяр үргээ баяр. за дараагийн түрүү энэ түрүү шиг одоо Ойрхон байх болтой тийм гэж. удаан биш ойрхон байх болтойгоо тий. Тэгээ одоо нэг мөсөн төрүүлээд заа юу. Одоо аврагуудын лигээ ч гэсэн авчих заа юу. Тэгээд 22 жил дахиад чимээгүй бол. Юуны яг энэ түрүүний дараа нэг Арс Венгерийн бас одоо тийм бүрийн одоо захиас юм аа тий. Захиас бол гарч ирсэн байлээ. Тэр юу гэж хэлсэн бэ гэхээр тий. За аврагууд бол байн шинжлэгдэж өөрчлөгдөж явд юм аа. Яг энэ байранд битгий байгаараа байн шинжлэгдэж үргэлжлэл одоо шинжлэгдэж Арсеналын түүхэндх тий хамгийн одоо их одоо амжилт бүтээлтэй үеийг та бүтээгэрээ гэж одоо Арс Венгер бол одоо ерөөсөн бол билээ, загсан бол билээ. Тэгээ яг хөө тэрийг мэдээж цаг хугацаа харуулна л да тий. Премьер лигийн ер нь баг одоо Пепи одохорч ер нь Артета үлдэж байна. Үгүй харин тий яг Тийш, хамгийн удаан ажиллаж байгаа нь одоо. тэгээд хамгийн бөөртэй сүртэй. бүртээ сүртэй. Одоо эх жилийн хамгийн фаворит баг нь Арсенал болж орж иж Тэг байна. хөө. Тийм. Одоо шинэ Пепи оронд хин ч ирээ Тийм. үлээ. Яаж тоглоо үлээ. Тийм. Хуучин нөгөө Ситигээс айдаггүй өнгөрлөө. Тэр чинь Пепи байсан Бас юм. энэ яг Пепи сүүлийн өдрөл дээр авраг болсон бас гоё болов гэж бодод. Арсеналын хэрвээ би Арсеналын фэн байсан бол Пеп байхад Тий төрүүлсэн гэдэг чинь маш чухал гэсэн. Одоо энэ Артета гэж хүний чинь ноёрхол ер нь цаашаа ингэж үргэлжиж магадлал маш өндөр болж магадлал байна тий боломж ол байна тий. Кен Артета. Тэгэхээр Хамгийн мундаг оноо залуугаас Артета. хоёр дахь тасалж байна шүү. Мундаг оноо Артета. Энэ нөгөө Эмиратстай таарсан болох байхгүй юм тий. Ингээд энэ хүний ноёрхол 10 жил явах юм шүү. Гүү юу? Тэгэлээ харцгаая тий. Гэтэ өдөр тэгэхэд бас Манай сингл ерөөсөн өөр нэг харъя амар дипломат байгаад ах юм одоо. Нэг жоохон хөөрж болохгүй юу? Уу яг болоогүй. Энэ баг бол дөнгөж чиглэж байгаа баг гэж би бодоод байгаа. Ер нь бол болоогүй тий. Энэ чир нь яасан? Яг эд үе нь бол ирээдүйд байгаа гэж ер нь бол хараад Чир байгаа. нь сайтд Яг нэг прайм үе дээр болчихгүй гэж. Тэгээ өдөр тэгэхэд бас Премьер Лиг Арсеналыг сонин тий. Одоо 10 болно гэж тооцоолоогүй юм уу? Яагаад Эмиратс дээр сүүлийн тоглолтыг өгч болоогүй? Үгүй тэр хамаагүй шүү дээ. Тэр нөө суглаагаар шийдэгдэж байгаа. Суулгаар Тий юм. суглаагаар шийдэгдэн. Премьер Лигийн. Тий, тэгээд яг хуу суглаагаар шийдэг. ер нь ингээ аваргын боломжтой за Сити, Ливерпул, Арсенал гэдэг ч юм уу. Тийм, ер нь бол Бүгдээ талбай томоодыг дээр тоглоно гэж байхгүй л тий. Зүгээр суглаагаар шийдэгдэнэ. Гэхдээ энэ гурав байсан биз дээ. Сити, Ливерпул, Арсенал гурав ер нь магадлалын нэгдүгээр Яг гэнэ. удирдах гэхэд бол тий. тэгээд яг нөгөө хоёр нь бол талбай дээр байсан шүү дээ. Яг
Салбаа малбаа тэрийг хэн санахгүй. Цуглаагаар шийдэгдэнэ. Гоё яасан. Тэгээд ингээ 22 жилийн дараа авраг боллоо. дахин одоо Премьер лигийн авраг боллоо. Энэ бас энэ нэг төрүүлэг утсан учраас маш олон одоо тийм одоо саад бэрхшээлийг бол давлаа. Тэгээд нэг интернетийн энэ одоо өргөн одоо ингээд тархсан энэ үед бол бас л тий олон одоо нэг багуудын фэнүүд бол эргэлзэж илаа шүү дээ. Одоо янз янзын одоо экспертүүд бол та нар бол тий хизээ ингэж төрүүлж илаа аврагыг давж авраг болно гэж ярьдаг. Яг л аврагыг давж авраг болно. Сити гэж одоо тийм том хан хэрэн байлаа шүү дээ. Тэгээд геймэд яг энэ авраг болчоогүй маа эхний үйлрэлтэй. Жишээ нь Артетаг ер үед Тийм чинь 8 дугаар байр ороод 5 дугаар байр ороод тэгээд 3 дараалж 2 дугаар байранд орж байгаа. Одоо ингээ. За Премьер лигийн 4 дахь дөрөв. Тий. Амар. Тэгээ ингээд харахаар хамгийн амар нь тэр араа. Венгерийн тэр нөгөө хожигдоогүй үйлрэлт 216 өдөр лигийг тэргүүлсэн мөртлөө энэ үйлрэлт тэрнээс илүү өдөр 238. лигийг тэргүүлсэн. 54 өдөрт нь лигийг тэргүүлсэн. Тэр чинь олон тэнцээтэй л дээ тий. 12 тэнцдэг лөө тий. 26 12 гэдэг. За ингээд 2 онд бол нэгт явсаар гал тэгэл. Тий. Энэ тэргүүлсэн хоногийн тоонууд байна тий. Тий, хоногийн 98 он 56, 2 он 47 хоног тэргүүлсэн юм байна. За 3-аас 4 онд бол босоо байж 25-аас 26 онд бас лиг ихнээс нь шахуу тэргүүлсээр агаал авраг болжээ. 98 2002 бол бас чанга байсан юм шүү тий. Тийм бай. Хэл 98 үгүй авалт үйлрэлтэй 98 нөгөө Тони Адамс нөгөө одоо эргэн дахин одоо тий төрдөг тий. recovery Яг хийдэг. зөв яг зөв тий. Одоо Юнайтедтай л ер нь бол дээр дор орж явсаар гал Тий, төрүүлсэн тий, гэсэн үг шүү тий. дээ. Гэхдээ тэр чинь бас нэг United-ийн хоёр хөлийг зогсоож байгаа шүү. Тэгж байгаа тий. 3 дараас нь түрүүгийн зогсоож байгаа. Тий. Тий. Тэгээд 3 жил дараалж 2 дор яг энэ те 22-оос 23 нүрэлээс хойш 562 хоног Тэгсэн харин. тэргүүнд яаж. Тэгээ түрүү аавг гэж байгаа сая авлаа. 562 хоног лигийг тэргүүлсэн. Үй тэр доор харвуу 1 хоног 2 хоног тэргүүлсэн улсууд байна. Ямар сонио үзүүлтэй тий. Өө энэ Юнайтед чинь удирдлагын нээлтийн тоглолтыг Вүлэмтэй илүү 5 дахь өдөр хийцэн. Тэгээ хожсон байхгүй. Брайт 14 хоног тэргүүлсэн биш тий. Дээдлийнх нь бас нэг 2 хоног тэргүүлж мэргүүлсэн байна. Энэ ямар сонио үзүүлтэй. Нэр гоё шинэ үзүүлтэй жилээр шүү. лөө. Нэг тий? Шинэ жилийн үеэр өгч байна. Эсвэл бүр удирдлагын үеэр санагдаад байна. Нэг орж ирээд гараад явж Челси хартыг. Тийм Челси. Челси тийм боксинг дээр үеэр. Тарин тийм орж ирээд Вест Хэмиг бол би Сити тоглолтоо хийгээгүүч байлуу яа. Энэ сонио үзүүлтэй шүү. Гэхдээ Тотнем 33 хоног тэргүүлчээ тэгээ сая яаж байгаа юм? Яг вэ. энэ чинь нөгөө 22-оос 23 оны үлээлээс хойш. Тийм эн чинь нөгөө тийм шүү дээ. энэ өдрөл тийм байна. Өнгөрсөн өдрөл Ажээ ирээд нэг тэргүүлсэн. Сүүлийн чинь нөгөө эхний 10 тойрог хожигдоогүй 8 хожигдоо. Сүүлийн 4 үлрэл гэхээр тий бас сонио үзүүлчих. Брайт 14 хоног тэргүүлчихсэн. Сүүлийн 4 үлрэл. Энэ сонио үзүүлтэй шүү. Тэгээ Арсенал ч сүүлийн 4 үлрэлт нийтдээ 332 он авсан байна. Тэрнгээрээ бас лигийг Тийм тэргүүлсэн. тэгж байгаа. Лид Сити тэгээд ингээд тэргүүлсэн хоног цөөхөн байгааз. Тийм. Хойно явж байгаа л гинт барьдаг байгаас. Яг ойрхон явж байгаа зэрэгсэж явж байгаа л тэгэл барин дээр ингээл ороод ирдэг тий. Удирлыг 2 хагас тувааж үзээд байгаа маа. 2 тэмцээн шиг тоглоод байгаа байхгүй. Сүүлийн 4 үлрэлийн 84% нь гэж шүү. Тий. Тэгээд энэ Артетатай холбоотой зүгээр нэг бас нэг хүмүүс нэг анзаарахгүй байж байгаа нэг тоол. Гэхдээ зөндөө олон тоонууд явж байгаа шүү дээ. Энэ тэнд бол тий. Тэднийг бол бүгдийг тавтаж хэлээ явах. Нэг тийм чимээгүй нэг тоо байгаа нь юу гэхээр Пеп Гвардиолаг 2 үлрэл дараалаад лигт нь дээр нь бичих заханц тасгалж өгч болсон. Тийм тийм. 2 үлрэл дараалаад. Тэрний юу гэхээр өнгөрсөн үлрэлт бол дээр нь бичигдсэн. Сити 3-д орсон, Арсенал 2-д орсон. Аяны үлрэлт төрүүллээ. Пеп ерөөсө тасгалжуулагчийн замналд нэг 2 үлрэл дараалаад нэг тасгалжуулагчийн Доор нь орж. нэг тасгалжуулагчийнхаа одоо тэг ард нь бичигдэж ерөөс үзээгүй байсан юм байлээ. А тэрийг Пептэй цуг ажиллаж ийсэнтэй туслах нь магадгүй шавин давлаа гэж Тийм байна, тий. үзүүлж өглөө гэдэг чинь. За, Энэ бол тэгээд энэ соёлын жил- гоё үзүүлэлт бол байгаа. Тийм бас нэг нөгөө Артетагийн хөлөмийг харуулж байгаа гоё үзүүлэлт байлаа шүү дээ. Нэг ч улаан уцсгүй, нэг ч торгуулийн цогтоос гол алдаагүй. Тий. Ер нь торгуулийн цогц баг Торгуулийн цогц өгөөгүй юм шүү баг. Тийм. Тэгэхээр ер нь Нэг ч пенальт бол алдаагүй гэж тийм байна. пенальти эсрэг багт Өчигдөр өгөөгүй. Тийм одоо сахилга батсан. хамгаалалт Гол байна, зүрхэнд тий. болсон байна. Тийм гоё. Маш нэг тоглосон. Одоо маш бүх зүйлэн тоглолтод анхаарлаа хандуулж те ингэж тоглосон байна. Тэгээд одоо энэ төрүүлэх хүртлээ бол маш бас амаргүй одоо замыг одоо давлаа. Тэгээд маш олон өөрчлөлтүүдийг хийж явсаар хагаад ингээд авраг болох багийг ингэж бүтээж чадлаа. Яг үүндээ бол юу гэдэг чинь Клоп шиг ч юм уу, Пеп шиг ч юм уу те тим замарш өөр замаар, өөр арга замаар Премьер Лиг төрүүлж болд юм а гэдгийг харуулж бол төрүүлж чадлаа. Энд чинь авраг болгон бол өөр ингэсэн одоо замтай байдаг шүү дээ тий. Хэрвээ дараа үйлрэлд за хин нэгэн төрүүлээ гэж дахиад өөр одоо замаар төрүүлнэ гэдэг ч юм уу тий. Ингээл хөвсөж өөрчлөгдөөл явна тий. За Арсеналд одоо дараагийн чухал тэмцээн бян баригт хүлээж байгаа.
Ер нь Английн Премьер Лигийн түүхэнд Премьер Лиг төрүүлээд давхар аврагуудын лиг төрүүлсэн тохиолдлуудыг бүгд ирээд харъя. Анхных нь бол за Европын цомоос эхлээд 77 он Боб Пейслигийн Ливерпулээс эхлээд ингээд ерөөс уртаашаа өргөө шүү 5 тохиолдол байт. Тийм баг. Фергюсон хоёрын нийцтэй. Нэг 99 оны төрүүч яа мөн хэцүү төрүү байсан шүү те. Амар Өстө түүхэнд тоглолт өстэй. Тэгээд авсан. 7-оос 8 онд За тэр өмнөх хоёрын бол одоо бид нар бол бас сайн мэдэхгүй байна. Ливерпулийн яг л бас нэг Премьер Лигээс өмнөх алт үе шүү дээ тий. Тийм. За 8 оныг бол 8 оны Москва мэдж байна. за тэгээд 23 оны Пеп. Энэ оноо Премьер Лиг төрөөс онооны зөрүүндээс гоё харагдаж шүү. Ойрхон багаас нам. Боб Песли 1 оноо авч ирсэн. Тэр 98-аас 99 оны улирлын аврагын хувьцаа сүүлийн төрөгч шийдэгчээсэн. Яг 1 онооны зүрхтэй Дарсен Венгерийн Арсенал хойд бичигжилсэн л да тухайн Яг өсөлтөөс үнэ шүү. тий. Яг сүүлийн төрөг шийдэж Тэгээ бас 3 жил дараалж 2-т орчоод 2 онд. тэгсэн. Тэгээ 2 онд авраг болж исэн. 8 онд ч аврагуудын лигт Челсигээ хожоод Премьер Лигтээ ч бас 2-т нь Челси 8 явуулсан. он бас сүүлийн төрөгч шийдэгдсэн биш үү? Тий. Премьер Лиг сүүлийн төрөг шийдэж Челсигээ 2 тэмцээнд дээр нь гараад төрүүлж байлаа. За 23 оны Гвардиола бол одоо ста бас амар өсөл та. Аврагуудын лигт өмнө нь нөгөө нэг төрүүлнэ гэж яригдчих баг хэдэн жил болоо. Челси нөгөө хожигдсан байсан шүү дээ. төрүүлнэ гэж Челси 5 удаа хийвч байгаа. Реалд бас 2 явуулчихдаг үстэй. Баг нөгөө финал гарч ирээгүй шүвийн. Тэр нь бол амар байжгаад нэг тийм нэг тоглолтын дундах юм жижигхэн моментоос болоод хожигдчихдаг шүү 2 удаа. Тэгээд нэг гоё юм байгаа. Энэ 23 оны сүүлийн Пепийн тохиолдол байгаа шүү дээ. Тэр чин финал нь тэр чин юу юм бэ шүү дээ. Сая чин Истанбулд болцсон шүү дээ, тий. Тэрнтэй хамт орч. Истанбулд болж исэн. Тэгээ Интер хожоод Одоо ч Будапешт. Одоо Будапешт. 23 онд бол босоо байсан юм уу? Ер нь бол одоо өмнөх бүх алдаануудаа засаад гэдэг юм уу те? Тий, хийгүү. Баг бол. Дурд жилүүд илүү байсан ирнэ юм алдчихсан шүү. За Премьер Лиг маань ингээд дууслаа да. За энд хэрвээ ингээ Астон Вилла сая хожигдоод Ливерпул хожоод Тэгсэн Борнмут авах байсан. Борнмут уг аврагуудын лигт орох байсан. Авчаа чадаагүй. Яхан бэ Борнмут Европын зүгээр үстэй. Тэ? Аврагуудын лиг руу явж ороод Тэгсэн чинь Сандерленд 10 дугаар өрөнд байсан баг. Тий. Челсиг хожингуудаа урд явжсэн 3 баг нь гурлаанаа алдаад Тэгсэн. Том багуудтай байсан юм л та. Брайтон, Европагийн. Манчестер Юнайтедтай, Брентфорд ч юутай байлаа? Ливерпултэй. Ливерпултэй тийм ерөөс дандаа том багуудтай байсан. Сандерленд энэ үлрэлт нэг багт 2 удаа хожигдсон. Тэр нь тэгээд гүйлхэн. Сандерленд ч юу гэсэн баг 40 хэдэн жилийн дараа Европын тэмцээнд орж. Тэгээд доод лигээс орж ирэнгүүтэй. Тий. Мундаг олон хүн чинь бас Сандерлендыг ер нь унж магадгүй Челси сая хоцсон бол Европын тэмцээний ирэх авах байсан тий. Тийм. Европ лигт орчихгүй оронд нь. Тий. Конференц лигт орох болцсон. Европа лигт орох Европ болцсон лигт орчих тий. Тэгээ тэр боломжоос алдсан. Тий. За Сандерленд бол яг сюрприз бол байла. Тийм. Сүүлийн тойрог Тэгээ боломж байсан ч гэсэн Сандерленд ер нь л за худлаадаа л гэж бодож ирсэн тий. Европа лиг ирэх авчдаг. Тийм. Тэгээд Брайтон бас одоо олон жил сайн тоглолоо шүү дээ. Сүүлийн 10 жил. Тэгээ одоо конференц гээд Европын тэмцээнд бас орох цаг болцсон юм Тийм. Дараа жилийн фаворит баг конференц лигийн Брайтон фаворит ч 2 жилийн өмнө тий. Европад орлоо. Орсон. Тийм нэг орсон шүү. Дезербиг бахад. Анхны удаа айгу тийм. Дезербиг авахд орсон тэгсэн. Тэр юуныхын стадионын гэрэл мэрэл нүд гэлбаад тэгээ манайхан тоглож чадаагүй. За Тоттенхэм өнгөрсөн жил 38 оноотой удирлыг дуусгасан бол энэ 2 жил дараалаад яг энэ байранда. жил 41 оноотой өнгөрсөн удирлаасаа гэдэг. хамаагүй сайн тоглолоо. Гөгөө Нотлингийнх шиг ингээ байвал байх байсан юм. Энэ доотлын 3 хойноос нэхээгүй бол тэгээ хайчих байсан үг нэ. Тэ нэхээ тангот яалчгүй. Сандраагаад оо. Сүүлийн дөрөгч хийдлээ. За West Ham ингээд чемпионшип руу унлаа. Nottingham Forest ингээд Европын тэмцээнтэй байсан хэрнээ ингээд бас сайн тоглож үлдлээ. Тэглээ. За Palace одоо Европын тэмцээнтэй пеналт үлдсэн хэрнээ хоёр талд үнэхээр хэцүү байсан баг тий. Сураагүй. Лидсиг бол өөрхийн амттай яана гэж бодож итэл өөрхийн бас Даниэл Паркер чинь тэгээ үлдээч Тэглээ сайн байлаа. Сайн байлаа. Инээсээ ч дээшээ явах боломж бол Лидсд бол байсан. За Пүүлхэм Эвертон хоёрын хувьд бол аюул дажгүй байсан сүүлд ингээ энэ хэдэд гүйцэгдээд 12 13 Яг явж исэн шүү дээ. амар байсан шүү дээ. Манай бэлгүүдэл унгаацсан байсан болохоос. Эвертнийг унгацсан. Арсенал ингээд төрүүлээд 770 сая паундын орчмын орлого болж байгаа бэл. Сайн байна. Энэ үйлрэлтэй. Энэ үйлрэлтэй одоо яг хөө зөвөр ашиг биш ч гэсэн орлого шүү дээ. Телевизийн гэрээ. Телевизийн гэрээ. Дээрээс нь аврагуудын лигийн финал. Тий, гол нь аврагуудын лигийн финал хүртлээ бас нэг 120 сая евро байна уу паундын ашиг бол. Тэгээд баг ингээд харангуут те 1 тэрбум орчим болчихж байгаа. Гэтэ Премьер Лигийн зөрүү амар байна. Сая ингээд би харсан чаа
Ла Лиг төрүүлсэн Барсагийн орлого нь 40 хэдэн сая гэсэн чинь Бөөрнли 40 хэдэн сая орлого болсон байх юм. Тийм. Доош унж байгаа. Нөгөө телевизийн гэрээ нөгөө сүүлд шинжлэхдээ тий яалтчгүй тийм. Гэхдээ яг нөгөө дэлхийд дээр одоо улс орнууд чинь телевизээр Ла Лиг биш Премьер Лигийг үзэх нь илүү сонирхолтой байгаад байна. Олон баг өрсөлдөөнтэй байгаад байгаа. Сая тэгээд эднийх чинь нөгөө Карабао цомын финалд үлдэхээр бас мөнгө авч байгаа. Финалд үлдэнэ гэдэг чинь бас нэлээд мөнгө авч байгаа шүү дээ. Мөнгө медаль зүүж байгаа тийм. Английн цомын шүгэн 8-д очлоо. Тий. Тэр дээшлэх тусмал мөнгө нь ихсэл явчихдаг. одоо аруудын лигтэй төрүүлчихвэл Тэгэл ялцчиг одоо нэг агуу Арсен Венгерийн одоо тавьж бүтээж өгсөн одоо суурин дээр ингээл дээшээ ингээл босч л байна л да. Тийм тэгээд чи санхүүгийн өвч гэсэн айгүй нэмэртэй маш хүчрхэг болж байгаа тийм. Зун ч гэсэн дахиад тоглогч тийм. За эх жил одоо яг энэ энэ одоо аргуудын лигийн финал бол удахгүй болчихно. Эх жил яг энэ формоо хадгалаад дахиад одоо ингээд төрүүлэхэд төрүүлийг гэжвэл аль байрлалаа одоо жишээ нь шинчилмээр солимоор санагдаж байна. Танаа Арсеналын групп дотор тийм яриа юу явж байна? Яг хаас айгүй явж л байгаа. Тийм. Тэгээд тоглооны зүүн захын одоо Мартинелли. тийм Мартинелли Тросарын байрлалыг бол сайжруулна. Аль нэгийг сэлгээнд үлдээгээд үү? Тийм магадгүй. Бараг Тэр байдлаар бол сайжруулна. Зам гэж л байхгүй. Тэгээд төвийн анх хамгаалтын шугамн дээр бас хүч зузаадах хэрэгцээ бол гарч байгаа. Тэгээд баруун захын хамгаалтан дээр бас Төвийн хагас гэдэг чи одоо хин байгаа. Райс, Мино, Зубименди. Уг Субимендиг аваад 1 жил болж байгаа. Гэхдээ сая өдөрлийн 2 дугаар Субименди жоохон унчлаа. Тэг бас тэр байрлалаар бол мэдээж нөр сайжруулалт болоор. Тэгээ угаасаа одоо ингээл энэ үйлрэл чинь баг хэдэн тоглолт 60 тоглолт хийчлээ. Тэгэхээр бол энэ 60 тоглолтыг бол даах хэмжээний бүрэлдэхүүн бол угаасаа байх хэвээр. Тэгэхээр бол энэ үйлрэлийн бүрэлдэхүүнийг ахиулж авах гинэ. Нөгөө бол баруун зүгэр хамгаалт юм байна. Баруун хамгаалт чинь Ben White Юрен Тимбер байгаа. Тимбер гимтсэн шүү дээ. Тэгэл Москвэр бол байж байгаа. Тэгээ бол тэн дээр бол бас дахиад нөгөө нэг одоо энэ төвшингээ хадгалах, энэ төвшингээ сайжруулах гэдэг утгаараа одоо нөгөө бусад багууд сая энэ жил нөгөө Арсеналтай тоглоод хожих газраа тэнцсэн ч юм уу, тэнцэх газраа хожигдсон ч юм уу багууд чинь Арсеналыг бол ингэх юм бэ. Сул талын би олон харцсан гэл хүмүүс байгаа шүү дээ. Бус багууд тийм. тэглгүй байх уу тийм. Тэрний эсрэг юм хийж. Тийм яг зөв тийм гэсэн. Зүүн жигүүр дээр Калифиори байгаа тийм. Калифиори Тапиа. Тэгээд ер нь дахиад бас нэг Одоо жигүүрийн бүрэлдэхүүн бол ер нь хэрэгтэй байна. байрлал болгон дээр л хоёр сонголт бол байгаа шүү дээ. Тэгээд энэс амар болно гэхэрч бас. Байрлал болгон дээр сонголт байж байгаа. Тэгээд байрлал болгон дээр сонголтуудаа нөгөө нэг илүү чанаржуулах, сайжруулах л одоо тийм ажлууд нэхлэн гэсэн. 3 дахь сонголт Зүрийн давтагч ер нь Гойкерес зүгээр үү? Үзүүрийн давтагчдаар бас сонголт юм магадгүй. Тэр бол бас сайжруулж магадгүй. Одоо сайжруулах боломж гарах юм бол. Гол нь 2 3 дахь сонголт нь Хааверц баг Мерино 2. Тэнгүү тэр хоёр нь яг цэвэр товтлогч биш гэдэг ч юм уу тий. Одоо яг Габриэл Жесус нөө багаа орох. Хаарч одоо бүр тоглогч бол Герман байж байгаа. Германыхаа товтлогонд орох. Германы баг гаанах гэж тий. Тэр бол яг товтлогч бол аав. Гэтэ ямар төвшин товтлогч авах вэ гэдэг нь бол тэгэл нөхцөл байдлаас ер нь бол хамаарах байх. Бас яг үзүүрийн товтлогч ч тий. За хэдүүлээ 2 дугаар хэсгээ өндөрлүүлье. За Премьер Лиг бол ингээд хөшгөө хаачлаа. За 3 дугаар хэсгээр бид бусад лигүүдийн талаар ярилцсан. Мэдээж аваргуудын лиг, конференц лигийн тоглолтууд хүлээж байгаа. За Football Talk нэвтрүүлгийн ерөнхий ивент тэтгэгч Mobi Home, алтан ивент тэтгэгч Tiger брэнд ажиллаж байна. Ивент тэтгэгчээр Skytel ажиллаж байна. Ингээд 3 дугаар хэсгээр яриад болцсон. За Football Talk нэвтрүүлгийн үйлрлийн сүүлээс 2 дахь дугаар буюу 41 дахь дугаар үргэлжлэн 5 хүнд хүрч байна. За сүүлийн буюу 3 дугаар хэсгээр бид бусад лигүүдийн талаар ярилцсанаа. Өнгөрсөн амралтын өдөр бас Премьер Лигээс бусад Италийн Serie A, Испани La Liga зэрэг маш олон лигүүд бол бас хөшгөө хаалаа. За эхлээд Италийн Serie A лигийн талаар ярилцъя. За энэ лигт бол хамгийн одоо сонирхолтой юм нь юу болсон бэ гэхээр зэрэг Фабригас дасгалжуулагчтай Como одоо дээшээ гарч ирээд дөнгөж 2 дахь удаа л та. Аваргуудын лигийг хэрэгжлээ. За ингэж бол хэлсэн ганц хүн байт юм аа. Ер нь бол тэгээ одоо Ванга нэг одоо иймэрхүү зүйл таасан байдгийг араас нь Илдиз. Илдиз бол хэлсэн шүү дээ. Комо аваргууд хэлэгт орноо гэх тийм. Өдөр эхэлж явах дуу. Тийм. Нөгөө таамаг авч явах би яг 4-т орлоо. Амар угаас дээ. Амар. Илдизийг зүгээр шүтэж амьдэр. Ирэх жилийн таамгаа гаргуулъя тий. За ингээд Нико Пас гэж угаасаа Аргентины шин залуу одоо супер од ирээдүйд гарч ирж байгаа тий. Тийм залуу энд байгаа. Дээрэс нь Дувикас гэж одоо грекийн шгшээгийн одоо урд өмнө хожид одоо байсан товтлогчдоос шал өөр арга барилтай
одоо тийм тий довтлогч грект бас гарч ирж байгаа. Бөөм байсан. Баяр байлгаа. Энд чинь гол нь яг бас өөрсдөөс нь 100% хамаараагүй. Нөгөө талд Милан өчгдөж байгаа. Кайлерид өчгдөж байгаа. Эвгүй болчихсон шүү дээ манай Миланч. Одоо Европоч ер нь баг эргэжил аврагуудын лигт орвол баг хэсгэмсгээс гарахгүй ч байж мэдх юм байна. Тэгэхээр ер нь Европаан зүгээр баг. Милан уу? Ер нь гоё төвшин таарсан тий. Тэгээд Алегри явахаар болчих. Тэгсэн чинь Алегриг Миланыхан халцсан. Энэ бол тий бидний бодож ирсэн шиг амжилт биш байлаа гэд. Тэгэхдээ би бол яг Алегригээс амжилт хүлээхээс илүү Миланы одоо цаад нөгөө санхүү арын одоо байгууллагууд те нөгөө опшн одоо өөрөөр ажиллах хэрэгтэй байх л гэж бодож байна. Яг таад анзаарах юм бол Миланд яг шинэ ногоо ирнэ гэж ярьдаг те. Шинэ уур амьсгал хэрэгтэй тийм шинэ одоо гарч ирж байгаа. Авьяаснууд ирэхгүй байгаа шүү дээ. Дандаа хуучин. Дандаа хуучин. Хэдүүлээ бас нэг үн чинь бүр амар хэлжсэн шүү дээ. 2 сарын өмнө нэг ярьжсэн да тий. Премьер лигийн юунууд очдаг гэх. Тийм. Гэхдээ яалчгүй тийм авч. Энэ хэмжээнд авч яваад байгаа байхгүй тий. Одоо үндсэндээ Челсид байсан баахан хүмүүс байгаа. Тийм үстэй. Лоптус чиг хин одоо нөө Капитан Америка тий. За тэгэл ингээл Томороо нэгсгээс одооч байгаа. Тами Абрахам, Томороо байгаа. Тэнгүүд бас өөр дандаад яг тийм усууд. Тийм байж болохгүй шүү дээ. Ямар Страсбург шүү дээ. Тийм үстэй. Тий. Ерөөсөө шин яг ингээд хуучин бол хаана ямар супер тоглогч гараад ирнэ Милан тэрийг мөнгөөр зөв авдаг баг байлаа шүү дээ. 20 жилийн өмнө. Тий. Бараг ингээд манад ирэх үг гингүүд нөгөө Миланд очино гэдэг нөгөө залуу нь өөрөө бараг мөрөөдлийн минь баг маг гээд тэгээд ингээд очичдаг тийм байлаа шүү дээ. Тэнгүүд шин ногоо ерөөсөө алга. Энэ Милан Интер хоёр бас тэгээд нөгөө улам хинийгээ зарна гэж. Нөгөө жигүүрийн Португалаа. Наачи юу тэгэл тэр чигтээ Италийн Сери А-гийн зовлон болчиход байгаа. Энэ нөгөө цэнгэлтгий бас засах гээд байгаа юм байна шүү дээ. Тий. Сан Сиро. Тэрэнд магадгүй бас нэлийн хөрөнгө гаргацсан учраас бас энэ Миланы хоёр ер нь ойрын хэдэн жил бас тийм том 8. Одоо хаалгачийг Челси аавна гэж байна. Майк Майнян. Тийм. Энэ жил гэрийн дуусч байгаа юм гэх шүү баг. Нодлон бас сонирхоодсон шүү дээ. Нодлон чи харин 1 жил үлдсэн. Зарж болох байсан. Тэнгүүд нь дараа жил өнгө авах. Одоо энэ жил ингээ өнгө болчих. Манай Белүүдийн хамгийн дургуй хаалгач нэг. Майнян доо. Тэр ч яг нэг Францын шгшээдэлтэй гэдэг баг те. За хэдүүлээ Сериагийн хүснэгтийг харъя. Интер мэдээж төрүүлэхэд тодорхой болсон байсан. За Рома Комо 2 сая ингээ аврагуудын тгийн эрхээ авч байгаа. Сүүлийн дөрөгт шахаа ороод ирлээ тий. Тийм Рома ингээ За Рома ч яг уу сайн байгаад байгаа боловч ингээ дандаа 5 6 дээр явдаг байсан шүү дээ Рома. Тэнгүүд Гаспарини гэж хүн чинь ирээд энэ багийг ингээд айгүй тийм сахилга баттай болгоод яг ингээд тийм нягтраад яг үзүүлдэг тоглолтоо үзүүлээд төвшөнгөө тэнгүүд явсан нөгөө Атлантан тэр доллар уурчиж байгаа байхгүй. Тэглээ. Тэгэхээр Гаспарини гэдэг хүн чинь ингээд ийм чамд ямар нөөц болцоо байна тэрийг ингээд ийм тогтмол барьж тий. өдөр болгон өөр тоглох биш. Яг нэг төвшөнд тоглохыг Ромагийнханд үзүүлж шít. Яг л нөгөө бүрэлдэхүүн хэвээрээ. Тэглээ. Рома бас гойч одоо тийм шийдвэр гаргасан тий. Гаспарини бол үнэхээр гоё цэцлж болгож. За Интер бол одоо энэ дундаа бол азаргалж байна өө үнэхээр. Тэ? Тийм байна. Бас л Интер ч бас одоо шинэ 8 хийхгүй байгаа л багуудын нэг. Ер нь энэ тэндээс нэг тийм гэрэмэрэн дуусж байгаа, баг магтаага жоохон асуудалтай, маргаантай энэ тийм хүмүүсийг авчраад л байгаад байгаа байхгүй юу? Хуучин од байсан хүмүүнийг те туршлага нь хэрэг байна. Сери А ер нь л тийм болсон. Сери А-ны бас л хизээ сэрэх юм. Одоо тэгээ шинэ залуу авьяаснуудыг авчирч байгаа ганцхан л баг биш үү? Come on яг зөв тий. Би харин Аталанта нэг хэсэг айгу гоё тэгсэн. Тийм залуучууд авчираад гоё тоглож байсан. Комо Нико Пазига одоо Реал буцааж авна гэдэг нь үү? Аавна гэсэн. Реал авахлаа. Реал чинь зүгээр хүчээр л татаж авах юм шиг баг тий. Тэгэл одоо дараагийн авьяаснууд хайгаад авчих. Гютекс, Гретекс. Жил болго 1 саяар л нэмэгдэх юм бэлээ. Өнгөрсөн жил 9 байлуу. Тэрний өмнөх жил 9 байлуу. Тэгээ 10. Тэгээ Нико Паз чи одоо яг зах зээл дээр гарах юм бол 50 60 үрхээр. Тийм шүү дээ тий. Агуу. Тэгээд Комо яг ингээд их хоёр ах чилж гин тий. Одгийн ч гэсэн хэлж гин. Сери А-гийн баг Тэмүүлэн маань ч гэсэн хэлж гин тий. Сери А-ыг ер нь тэрчгээрээ ингээд хэцүү байна тий. Дагаад бүс багууд нь ч гэсэн хэцүү байна гэд тий. Яг тэр дотор энэ үлрэлийн одоо ингээд Сери А-ыг харах юм бол яг нэг тийм 3 засгалжуулагч шиг онцолж болохоор санагдаж байна. Эхнийх нь болохоор мэдээж төрүүлсэн Интерийн тий. Кристиан Кив байлаа тий. Кивуд бол хүмүүс төдийлөн итгэхгүйсэн боловч Кив бол мундаг дасгалжуулагч шигийг л харууллаа. Тий, Руминээс одоо нэг хинээс хоош одоо Шахтёрыг дасгалжуулж байсан. Бурхан бол тий талигач. Тий Луческо. Түүнээс хоош одоо Румин дасгалжуулсан. Тэгээд хоёр дахь нь бол мэдээж Гаспарини бол байлаа. Гаспарини бол ингээ харах юм бол яг Сери А-ийг сүүлийн одоо 15 жилд хамгийн их хувьсан өөрчлөж байгаа тасгалжуулагч. Айгүй хамгаалдаг байж байгаа. Аталантад ирээд маш гоё довтлог тоглолтог үзүүлээд одоо ингээ Ромад ирэнгүүт Ромыг бол маш
нэг тийм баг болгочлаа гэд те. Яг байгаа болцоогоо ингээд тулт нь явуулж байгаа байхгүй. А тэгээд тоглогч нэ ээж гаргаж ирэх юм. тий. Лукмен ч баг хийсэн явж исэн үнийг тэнтэл очоод тэнд шидчихлээ те. болгоцсон шүү дээ. Тийм. Тэгээд тэрнээс өмнө ч гэсэн гоё одоо насны явж исэн 30 гарцсан хэд хэдэн хүмүүсүүдийг яаж тоглоулав гээл те. Тэгээд нөгөөт нь бол мэдээж Fabregas байна бол байлээ те. Fabregas бол үнэхээр бас өгдөлтөд тасгалжуулагчдаг юм бол харуулж байна те. Үнэхээр бол том багт бол яванд очих юм байна. Юу нэг Испани дасгалжуулагч нарын давлгаа ороод ирсэн шүү. Тэг үнэхээр мундаг хамгаалагч шүү дээ нөө. Тэгээд дээрэс нь Fabregas ч өөрөө комод баг зорж чиж байгаа шүү дээ. Тэгээд өөрөө тоглож байгаад улирлын дундаас багийнхаа үндсэн дасгалжуулагч болж ажиллаа. Тэгээд дараа улирлд нь Serie A-ыг лүүх гаргаад 2 жилийн өмнө тоглож исэн багш тийм. Тэгээд ингээд тоглонгоо багаа дасгалжуулаа ингээд дээш нь гараа явж байна. Энэ бол хэр багийн одоо тийм 0-1 хийж тийм тоглогч болон дасгалжуулагчийн хийдэг ажил бол биш. Одоо комод хинтээ өрсөлдөж байгаа юм тий. Нөгөө Juventus, нөгөө Lazio тий. Нөгөө одоо Bologna дэргээл тий. Тэдний дээр гараад ирлээ шүү дээ ерөөсөө. Бүр доороос уу? Тий бүр доороос хаагас сургүйсэн газараас. Тэр бол Fabregas бол яг Serie A-ыг одоо энэ үлрэлийн бол гол одоо гэрэл гэгэнэлээд бус багууд ч гэсэн ингэж ажиллаж болох юм байна гэдгийг харахгүй. Алийг болгон Эргчл нэг Бодо Климт шиг нэг тийм сайхан яваасаа тий. Сюрпризний тий гоё цоороосаа тий. аврагуудын легтөө. Тий. Тэг цоороосаа. Тэгээд одоо чинь нэг чинь Милан бол жишээ нь ингээл тий. Алийг бол Алигрийг авчрах юм. Ягаад ингээ Fabregas шиг тийм хэрч хүчтэй тийм дасгал залуу хүмүүсүүдийг авчираад ийм байдлаар ажиллаж болтгүй ингэдэг ч юм уу тий. Хин Андони Ираалыг харуулж байгаа. сонирхож байгаа юм шиг л. Тий магадгүй. Милан уу? Тий. Тэгэхээр бол яг энэ Италийн Serie A-ийн том багууд бол өөрсдөө бас ингээд гой мундаг залуу тасгалжуулагчтай ингээд авчирмаар байгаа байхгүй тий. Хитрхи хуучин байгаад байна тий. тий. Хитрхи хуучин байгаад байна тий. Тэгээд аль болох нөгөө нэг юу яах гал нэг аргалж тий. Одоо бага мөнгөөр хүн авчирчих гад л үзээд байна тий. За Serie A ингээд өндөрсөн. Хамгийн сонирхолтой нь бол яг харахгүй Como байла. За La Liga бас өндөрсөн. Тэгээ La Liga авраг бас одоо яг Барселона Serie A шиг вэ? 26 26 тагнаас нь тий. Тэг санаад байна. 26 тагнаас. Тийм баха. Реал ч 30 хэдий. 35 Тийм бах. байдаг санаа тий. За Villarreal ингээд юунд орсон? Аврагуудын лигт. За 5 баг орж байгаа Шар Испаниас. усан чумбагчд тий. Яа. Yellow Submarine. Сая сүүлийн төрөгт Villarreal Atletico 2 ижлэгэн 60 оноотой тоглоод Villarreal Хожсон. 5-1-ээр оччихлээ. Оо за. За тэгээ Atletico Madrid маань одоо эргэжил Atletico Madrid бас яг ингээд нэг юм төвшөнд ингээд байгаад л байгаад байна тий. Тэгжээ. Нэг тийм одоо өөрчлөлт юу хийхгүй бол. За Betis манай хэн байгаа юу? Pellegrini. Байлгүй яах вэ? Бэлгүй яах вэ? Pellegrini одоо инглээ. Манай хэн байж байгаа юу? Антони. Бэлгүй яах вэ? Isco маань байна. Isco маань дахиад нэг жилээр Манай гэрээс Абде байж байгаа юу? Бэлгүй яах вэ гэсэн. Тийм. За манай тэр даврагуудын лиг тоглоно. Celta Европа лиг тоглохоор болсон. Тэглээ. 2 жил дараа л одоо Европод тоглох гэж байгаа шүү. Тэр Энэ жил бас тоглосон юм уу Селта? Тэгсэн. Лалигийн унах юу л өрсөлдөөн мөр. Тэр айгу гоё усаараа. 43. Тэр 42 онтой 3 баг ууз хоорондын тоглолт хараад Лалигч нөгөө бөмбөгний зүрх биш хоорондын Эхлээд хооронд. 3 багийн хоорондох одоо мини лиг гэсэн үг байхгүй юу. Тэгэнгүүт бөмбөгний зүрхүүрээ биш юугаараа хоорондын тоглолтоор Жирона очиж байгаа юм. Тэгсэн. Тэгээ илчээд тийш. Уг нь илчээ чинь бөмбөгөн цөөхөн байдаг ч Жиронагаас. Тэгээ тэр 43 оноотой бас 3 баг байна. Амар юм Унах болсон. өрсөлдөөн аим. Тэгээ 13-аас 19 төр байр бол юу болсон юм бэ? Ер нь ингээд Tottenham тэр 17 молон хавцаа ингээд үлрэлийн төгсгөлд ингээд ингэж мингэж байгаа л ингэж үлдэхээр та хэд ч гоё каптай юу гоё адреналин ингээд Хаа хийдэг чинь. Тэр дундуур ингээд нэг Эвертон шиг яваад ивэл сонирхолтой шүү дээ. Челси Месси шиг юм шүү дээ. Тэгээд ингээд харахаар бас тэгтээ 42 оноотой баг унж ийн гэхээр амар гоц. амар. Энэ хүсэг тарангууд 10-аас 19 дэх байрны хоорондох 10 багийн онооны зэрэг ерөөсө 5 оноо. Тэгээд доороос гарч ирж байгаа багууд нь Racing Santander байсан. Deportivo La Coruña явсан. Оо алдар гоё. Нэг нь юу ч байлаа да. Ямар ч зүйл хоёр орж. Deportivo La Corona одоо аврагуудын лигийн шүгэн дөрөв үржсэн баг үстэй. Тий. За ингээд ер нь лигүүд маань дээр ч гэсэн бас 70 эргийн одоо бас тий. Жижиг хэмнээ үзээтэй баг байсан шүү тий. Racing-с нэг 6-7 жилийн өмнө бол явж исэн. Буцаа гарч ирж байгаа. За лигүүд маань ингээд аль биесээр ер нь бол дуусж байна. Одоо бидэнд юу үлдсэн гэхээр Европа Conference League болон аврагуудын лигийн финалууд үлдсэн. За Conference League-ийн финал бол 3 дахь өдөр манай цагаар Лав гарагаас пүрэв гарагч шилжих шөнө 3 цагаас болно. За Crystal Palace, Rayo Vallecano гэсэн хоёр баг үлдсэн байгаа. Тэгээд хоёр багийн ер нь энэ үлрэлт ямар багуудыг хожиж гарч ирснийг харъя. Палас ч Палас юм уу энэ зөвхөн дан Палас юм уу Тийм. Эхлээд Palace их дараа нь Rayo гих гарна. Ларнака Страсбург.
Фиорентина тожигдсон. Тий, эхлээд нэг тийм өстой Кристал Паласыг бид нэр ингээд бүр бараг л энэ дундаа л ер нь жоохон бааваачлах байх гэсэн чинь можигдоод байсан тий. Тэр ялангуяа тэр Ларнакатай хийсэн тоглолт байгаа шүү дээ. Талбайтай хийсэн Европын тэмцээний түүхэнд анхны тоглолт нь шүү дээ. Тэгээд яасан нүг жинхнээсээ цэнгэлтгийн гэрэл гэл бас яг тэр тоглолтын дээр. Тэгээд Ларнака тожигдод нэлээд бас шууган болсон шүү дээ тий. Тэгээ чих шуугаад юм аа. Тэгээд тэгс. Яалт шиг өөр зайлуулт тэгсэн яг тэрэн дээр болол. Тэгээ чи плей-оффор гарч иж байгаа. Тэгсэн тий. Тэгээд талбай дээр хожигдсон, дараа нь Страсбургт хожигдсон. Тэгээ плей-оффор орчихсон. Тэгээ энэ бол ер нь Кристал Палас гэдэг энэ багийн ерөөсөө түүхэнд одоо том юу болж ирж байна. Тийм 120 жил үе гэх юм уу. Өнгөрсөн жил FA Cup авсан. Аваад энэ жил одоо Европын Community Shield Ливерпулийг хожиж. тий бас community-гээ 2 жилийн дотор 3 цом авах боломж биш тий. тий шүү дээ. Тийм Гласнер ирээд чи одоо юу Гівч Гласнер явах гэж байгаа. тий. Палс гэхдээ дараагийн дасгалжуулагчаа зарлаагүй хаа тий. Юу зарлаагүй. энэний дараа маргаар болох бах уу? Үгүй нөгөө хин ирсэн шүү дээ. Өө. Германаас Тэр чинь Боурнмут шүү дээ. Марко Росе. тийм Андор чинь Боурнмут уучлаа. Палс харин зарлаагүй хаа. Тийм байна. За Райогийн финал төрсэн зам бол одоо бас л дундуур нь хожигч можигдоод л байсан юм байна тий. Тэр Райо бол гэхдээ нөгөө плей-офф тий. хийгээгүй. Лигийн шатанда 5-д орсон. Палас болохоор 10-д орсон болохоор нэмэлт 2 тоглолт хийсэн. Тийм ээ. Гэтэ одоо Samsung Por гэдэг багт Турки. Тий, Турки. хожигдсан байна. Аяк Афинтай амар юм болж Хашигшэд чи Страсбургийг хожиж гин гэж яриад лөө. Тий, Страсбург ч нэг өмнөх шатн дээр бас Страсбург яхтай нөгөө залуучууд амар эргэн ирдэг. тий 2-р өжигчөө 4-0-оор очсон байхгүй Эргэж тий. ирж магадгүй гэж ярьж байсан. Тэгсэн чи Райо бол тийм байхгүй. Яа финалд болж байгаа. Нэг тогложээ тий. Нэгтэй гэдэг. Эргэж ирүүлээгүй. Яа финалийн тоглолт ч бас л нэг тоглолт энэ баг нэмэлт цаг маг пенальти финал зөхөж мэдгүй. Сүүл нэг ганц нэг гол олж шийдэгдэх байх гэж. Тий, нэг. Чи хоёулаа нэгт багш Гэхдээ одоо фаворит нь Палас гэж үзэх үү? 50-50. Пи 50-50 бах уу? 50-50 гэж 50-50 бах уу? Энэ Тэгээ тэнцүүл гэж. одоо Страсбургийг нэг тэгээр одоо хоёр тоглолтод нэг тэгээр барьцсан байна гэдэг чинь Райо ямар нягт баг вэ гэдгийг харуулж байгаа. Угаас Ла Лигт нөө зовоод нь штий одоо. Реал Барса Марса. Одоо Иралогийн хуучин баг шүү дээ. Тийм. Дүүлээ үздэг штий. Райотой тоглохдоо. Манай Гласнер л өмнө тэмцээний туршлага байна та. Тийм нэг ботсон Авраг байгаа гаргасан. хаа. Европа Фалкао байл үнэ гэсэн. Фалкао байсан шүү дээ. Байсан тий. 1 жил илүү 2 жил тоглосон. За тэгээ энэ тоглолт 3 дахь өдөр Нэгт байна гэсэн үг байхгүй. Одоо эхний Астон Вилла Европа лиг авцсан. Конференц лигээ Кристал Палас аваад ажил сууж дээд төвшөнд авчих юм бол ингээд 3 Английн баг төрүүлэх юм бас сонирхолтой үйлрэл. Энд чинь бас ховор одоо анхны үйлрэл болох нь шүү конференц лиг болсноос. Аврагуудын лигийн финалд одоо дахиж хизээч гарч ирэвэл эвгүй шүү. Аврагуудын лигийн финал хүрнэ гэдэг чинь амар хэцүү шүү дээ. Өш би юу яах вэ? Та дараа жилийн конференц лигт орох багуудыг хэлэх үү? За. Энэ жил ингээд жоохон яа байлаа Би шүү дээ. чэжэр хэлэхгүй Лех Познан, Ягления гэдэг. Гэхдээ би томчуудыг хэлэх гээд байна. Аталанта гэж юм. Тий, томчууд байгаа. Брайтон гэж юм. За. Фрайбург гэж юм. За. Монако гэж. Оо за. Испаноос Хитафи. Португалаас Брага, Нидерландаас Аякс. Конференц тийм. Конференц лиг гоё болох юм байна. Ер нь бол айгүй их тийм юу яцсан бэлээ. Европоч гэсэн томчууд их орж ирж байна. Харин тийм. Ялангуяа конференцт ингээд гоё том багууд орж байгаа болохоор. Европод одоо Ювентус, Милан, Зилан байгаа шүү те. Гоё. Тэр нь Премьер лиг лигүүдийн бас энэ багууд их гоё гарч ирж байгаа учраас конференц лиг энэ төр бүр сонирхолтой болоод. Тэгээд анх энэ конференц лигийг гаргаж ирэхэд нэг юм хүмүүс нэг жоохон нэг тийм тааламжгүй байсан шүү те. Дандаа мэдхгүй багууд болоод. Тий, тэгээд ийм тэмцээн дахиад нэг ийм тэмцээн хэрэг байгаа ч юм уу ч юм уу гэдэг. Тэгээ би бас яг тэгж бодож байсан хүмүүсийн нэг л дээ. Гэтэ одоо би буруугаа хүлээж байна. Тэгээ том багууд ороод ирэхээр бас гоё юм аа. Би одоо энэ үл өнгөрсөн жилд нөгөө Челси дөрүүлсэн. Ер нь бол дандаа Челсигийн тоглолт гаргаадсан шүү дээ. Энэ жил болохоор угаасаа таахаа шүү дээ. эхлэхэд л нөгөө Палас за тэгэл Спанас Райо гэдэг ч юм уу ингээд. Тэгээ дараа жил бол одоо ингээд олон гоё сонголт ихтэй л болж ирэх. Тийм байл. Гоё хэлж. За аврагуудын лигийн финалд үлдсэн хоёр багийн энэ үлрэлийн тоглолтуудыг санаа. За эхлээд тэгээ плей-офф гэж шүү дээ гол нь. Тийм шүү Баяр дээ. тожигдсон. Спортинг тожигдсон. Хоёр тожигдсон юм байна. За тэнцсэн тоглолтууд нэг юм бол Билбао тожигдсон, Ньюкасл Билбаотой тэнцсэн, Ньюкаслтай тэнцсэн, Монакотой нэг тэнцсэн, тэгвэл Баярнтай нэг тэнцсэн. За ер нь бол тэгээд Хоёр үлрэл дараалаад плей-оффоор явж байгаа. тий Парис тий өнгөрсөн жилээ бодох юм бол энэ жил арай гайгүй. Өнгөрсөн жил чинь бүр моторхож байсан шүү. Тэгээ Парис Сен-Жермен бол мундаг байна. Яг тэгэхээр энэ дэлхийн
байрал дээрээ дэлхийн шилдэг тоглогч хэд байгаад байна. Баруун жигүүрийн дэлхийн шилдэг байна. Тий. Зүүн урд жигүүрийн дэлхийн шилдэг байна. Баруун жигүүрийн хамгаалтын дэлхийн шилдэг байна. Зүүн жигүүрийн хамгаалтын дэлхийн шилдэг байна. Талбайн төвийн ихний 5-д орох хүмүүс байна. Тий. Довтлооны шилдэг. Тэ довтлооны бас ихний ер нь 5 дотор байчих واخа Өнгөрсөн гэмээр жилийн балан доор байна. хүмүүс байна. Ер нь PSG-г одоо хамгийн сул байрал гэж юм байна. Одоо Кварацхелиа ч одоо яг өөрийнхөө байрал дээр дэлхийд ер нь ихний 3 дотор байж байгаа шүү. Орно Байгаа шүү. гарцаагүй тий. Вини минитэл цугал байж За байгаа. Арсеналыг харъя. Зя Ганц ч Бас л ногоо ирээл юм байна. жинхэнэ ногоор энэ Тий, байхгүй. PSG бол хожигдсан. Арсенал бол хожигдоогүй. Энд чи 3хан тэнцсэн юм шүү дээ. Ногоо ирээл юм байж. Гэхдээ тэнцэнүүд нь дандаа хасагдах шүү дээ. Тэгсэн. Хасагдах шатанд бол үнэхээр нэгтарсан, нэг тоглосон. Тийм байна. Нэг тоглосон. Ливеркузенээс бусан дээр нь бол ер нь нэг тэглгээл явсан юм байна. Нэгтарсан. Ер нь нэг тийм төрүүлэх багийн нэг аваргын нэг юм. Энэ жилийн Ливеркузен ч угаасаа Яг уу Арсеналтай суулгал за барахааргүй л харагдчихсан л та. PSG чинь сайн харсан өстэй тий угаасаа Челсиг явуулчихж байгаа. Тэгээд Англи нөгөө баг чинь юу лээ? Яаж гинэ? Челсигийн дараа Paris Saint-Germain уу? Ливерпул. Ливерпул. Алдарт Ливерпулийг юу Яаж нөгөө гинэ? баг яаж гинэ? PSG нэг хэсэгтээ бас Tottenham, Newcastle гэл ер нь Английн баг энэ үлрэл баг Арсенал Харин хатхан болж тий. байгаа юм шүү дээ. Английн баг өнгөрсөн жил бас төрөлхтэй тэгсэн шүү дээ. Английн баг Aston Villa, Ливерпул гээл явж исэн. Одоо Тэгээд ингээд чи алдсан гол нийт байгаа юм бэ? 1 2 4 5 6 гол алдсан. Энэ нөгөө удирлын ихэнд ч ерөөсө гол алдахгүй явж ирсэн шүү дээ. Премьер лиг болон аваргуудын лиг мэгтэй ерөөсө хаалгаа хэдэж банчлаа. 6 голынх нь 33% нь Карабах хийсэн биш. Тэгсэн. Энд дээр чи яс эргээр тоглолцсон байна шүү. Тийм шүү дээ. 8 дугаар тойрон дээр нөгөө гарч ирээд Гол хаалгач амраасан шаа. За сайн байна. За яа. Энэ тэгээд Paris Saint-Germain дээр хаалган дээр гол нь тоглох гэдэг. Сафонов л гарна шүү дээ. Яасан? Нөгөө Шивали өмс сурахгүй юу? Донорома яасан. Донорома ч ямар Өөр явсан. Өнгөрсөн жилээсээ гарна шүү. Сафано дан тоглож байгаа юм. Сафано гарах байх. Сафонов гарах Тийм, байгаа. Сафонов Авралын одоо ер нь лигт хасагдагч нь бүтэн тоглолцлоо тий. Тэгсэн тий. Сафонов эхний сонголттой юм шиг тий. Жигүүр гэж нэг одоо жигүүрийн шилдэгүүд тэнд байгаад байдаг. Танаа жигүүрүүд жоохон гэмтчээд байдаг. Тийм л юм байна да тий. Тэгээс талбайн голд бол үзэн үстэй. Үзэн. Тэрэгний талбайн төвийн гуравч бас л дэлхийн шүү дээ. Юугүй. Дэлхийн шүү дээ. Витини. Одоо баг Супименди ч юм уу John Райс Evans. баруун гарах гэдэг нөө. За ястаа мэдгүй. Райсыг баруун цастаа гарах юм бол дуусна. Райс бол голдоо л тоглоно тий. Биш Супименди гарах байхаа. Би баг тэгж гарахгүй бол Мал Тимбер Тимбер хоёр хоёул авдлаа л. тийм яг хөө Тимбер тоглох магадлал боломжтой. Гэтэ Тимберийг бол би шууд финалд гараад ирчих За бол. Арсеналын хаана үсэх юм? Амар цогтөг багштай. Манай Рая намдах уу бурхан минь. Тий. Бас л холоос цохин шүү дээ. Үзэн дээ. Тий. Яа, Юу яаж Арсеналын одоо Монгол дахь их буучид энэ хагасаа өдөр одоо 20 цагаас зайсан хийлд цуглаж бол үзэхэр болсон тий. Зөнд бол 20 цагаас юм уу? 20 цагаас тий. Сая нөгөө 20 цагаас арга хэмжээ эхэлнэ. Тоглолт бол 24 цагаас шүү дээ тий. Энэ 4 цагийн хугацаанд бол бас л олон сонирхолтой үйл явдлууд болно. Тоглолт болно, квиз болно. За тэгээд нээлттэй яриа болно, асуулт хариултын тэмцээн болно тий. Хамтлаг дуучид тоглоно гэх Шар хэрэг хамтлагд дуулах юм уу? тий харин манай тэглэхгүй авчих юм уу? Тий. Дагуулаа бүгдийн дагуулаад ирнэ гэсэн шүү Шар дээ. хэрэг хамтлагд дуулах юм байна. Тэр бол 20 цагаас маш гоё тийм үйл явдал болох ч байна. Манай юуны одоо Монголын их буучид очоорой мөн бас гоё аврагын лигийн маш гоё финалыг одоо орчин үзэж байгаа хүмүүс Бэне гэж очоорой гэж хэлмээрэн тий. Байгаа шүү дээ. Тийм байгаа. Бэнээс очно гэсэн гээл тий. Манай энэ одоо энэ юунд ч одоо Бэне цэнгэлгээд хоёр одоо Арсенал дэмждэг. Манай найруулагч Дөөх гэх юм байна тий. Осод бид нар чинь жоохон айгүй тийм бүслэгдсэн байдгийг шүү дээ. Тэгээ 31-нд бол 1 цомтой юу 2 цомтой юу парадаал хийх юм дээ. Парад бол сая бол хийгээгүй юу? Тий. Юу л Лондонд бол 5 сарын 31-нд парад болно. Захиалсан байгаа тий. Тэр бол Лондонд бол баг тэр парад дээр баг 1 сая хүн сууж магадгүй гэсэн тийм За. урдчилсан таамаг бол байж байгаа. Улаанбаатарт. Тий. Улаанбаатарт бол 5 сарын 30-нд тоглолтоос өмнө улаан автобустай парад болно. За. Сүхбаатарын талбай юм уу Дүнжин гараа аль нэгнээс нь одоо гараа тэр 17 цагийн алдад парад эхэлнэ. Парад явсараад автобусны дээр ингээд нөгөө гадаад чинь нөгөө нэг юм ил байдаг шүү дээ бүгдээрээ. тий задгаа автобус. Улаан задгаа автобус. Задгаа юу? Тийм үү? Тэгэхгүй нөгөө нэг юм маргааш дотор нөрөө суучих юм. Ил гоё ахгүй том хүн Уусаа амар. парад уу? Ерөөсөө улаан задгаа автобус ганцхан байдаг ингээд. За. Тий бол одоо Монгол улсын хэмжээнд. Тэрийг гэхдээ цэнхрээр гадна талын хуулгаж болох юм байгаа шүү дээ дараа жил. Дараа жил өнгөн сэлээд гэж. Гадсан байгаа нөө. Жолооч бас асуучаарай. Иргэжил ингээд цэнхрээр бодож болох уугаа манай нэг хүн асуугаад. Тэгж саваагдаж
асууад байлээ гэж. Тэгээ хуулган хайж гэх нэг юм яриад лээ гэдэг. Тэгээ 30-ндаа тоглолт үзэхийн өмнө параад болчихсон. Тэг үзэх тоглолтоос өмнө параад тоглолт руугаа очиж параад. За ийм сайхан байх нэ. За ямар ч үсэн эх 7 хоногт маш том тоглолт хүлээж байгаа. Тэгээд Арсеналынхаа фэнүүдэд, Парис Сен-Жерменийн фэнүүдэд ч гэсэн амжилт хүсье. Чин тэг цагаас эзэг чин маш хоёр цаг шүү. Монгол анх удаа финал. шүү дээ. Тэг цагаас буюу одоо шөнийн 12-оос тоглолт маань эхэлнэ. А бидний шууд дамжуулалт болоод нөгөө хөтлөлт 23 цагаас буюу 1 цагийн өмнө эхэлчихнэ. За Young Talent. За Young Talent-аар дэлхийн аваргаар одоо тодорч магадгүй байгаа одоо залуу тоглогчдыг бол ингээд цувралаар бол онцолж байгаа. За өнөөдөр Өмнөд Америкээс нэг одоо залууг бол онцлохоор бол шийдлээ. За Kendry Paes гэд энэ 19 настай залуу байгаа. Сая дөнгөж 2-7 хоногийн өмнө бол 19 нас хүрсэн. Эквадорын шгшаагийн одоо залуу авьяастан бол байж байгаа. Тэгээ Челси клуб бол авсан. А гэхдээ Зээлэр явсан байгаа юу? Зээлгэр Страсбург руу явуулаад сая дахиад 1-р сард River Plate руу явуулчихсан. А тэгээ ирэх намар одоо Челси тоглох гэснээс яг бас тодорхой биш байгаа юм байлээ. Талбай төгөх лөө. За Kendry Paes-ийн байрлалыг хэлье. Одоо баруун жигүүрийн товтлооны жигүүрийн хагас хамгаалагч хэлж болно. За Kendry Paes-ийг маш одоо товчоор тодорхойлох юм бол ингээд байгаа тийм. Эквадорын Марадоно, аль эсвэл Эквадорын Месси гэж хэлээд байгаа. Яагаад вэ гэхээр зүүн хөлтэй яагаад Марадоно гэдэг байгаа хэрэг их сахилахгүй ч бас дискотой. Тэгээд дискот. Яагаад Месситэй зүрлээд байгаа вэ гэхээр за адилхан одоо Барселона гэдэг багаас гарч ирсэн. Гэхдээ Эквадорын Барселоноос тодорхой гарч ирсэн. Тэгээ лог нь баг адилхан шүү дээ. Тийм, лог нь баг адилхан. За ингээд ийм Kendry Paes гэдэг энэ хүүхэд бол ерөөсөө юу яасан юм уу? 4 жилийн өмнөөс яригдсан. Ер нь 14 настай хасаад энэ Kendry Paes гэдэг Эквадорын нэг ийм залуу авьяастан гарч ирж ийн гэдэг яригдаад байсан. Тэгээд Челси бол өнгөрсөн жил бол одоо үн зөхөж бол Kendry Paes-ыг бол авсан. За тэгээд Kendry Paes бол залуу гэсэн маш олон одоо амжилтыг бол эвдэж байгаа. За ингээ юу гэхээр Эквадорын шгшээ багт хамгийн залуудаа тоглосон. Эквадорын шгшээ багт хамгийн залуудаа гол хийсэн. За мөн одоо CONMEBOL буюу одоо Өмнөд Америкийн албан ёсны Өмнөд Америкийн ТV албан ёсны тэмцээнд хамгийн залуугаас хоёрт бичигдэх энэ тим тоглолт хийсэн. Эхнийх нь ингэж Diego Maradona. За тэгээд юуны 20 хүртэлх насны дэлхийн аваргын тэмцээнээс хамгийн залуутай гол оруулсан тоглогчдын чигсаалтанд бол хоёрт одоо явж байна. Гэх мэтчлэн ингээд хамгийн залуутай гэсэн маш олон амжилтыг бол одоо ингээд тогтооход ингээ явж байгаа ийм залуу бол байж байгаа. Тэгээд ингэж Эквадорын шгшээ багийн ахлах засалжуулагч юу гэж хэлсэн бэ гэхээр за Kendry Paes бол 21-р зуунд Эквадорын одоо хөлөн бөхт одоо тодорн гарч ирсэн хамгийн агуу авьяастан гэж хэлсэн. Авчихын тэнэг хэсэг. Тий. Ерөөсө сүүлийн 30 жилд Эквадорт бол ийм авьяастай хүүхд бол хараагүй зөв. Тэрнээс өмнө бол бейс мэж магадгүй гэж байгаа. Эквадорын ахлах засгалжуулагч болол. За тэгээд довтлооны хагас хамгаалтын байрал тоглоно. За ер нь л тэгэл хамгийн товчоор хэлэх юм бол Лионел Мессигийн байрал тоглоно гэж хэлж болно доо. Лионел Месси бол яг үндсэндээ баруун захын довтлооны хагас хамгаалагч боловч талбай төв тоглоно, талбай үзүүр дээр тоглоно тий. Довтлооны хаа сайгүй явж идэг хүн шүү дээ тий. Ерөөсөө Лионел Мессигийн байрал тоглодог ийм Эквадор хүү бол байгаад байгаа. Тэгээд дэлхийн аваргаар болоод Эквадорын шгшээ багийнхан гараанд бол угаасаа тоглох нь бол тодорхой гэж би бодод байгаа. За тэгээд Эквадорын шгшээ баг бол ингээд юутай, Кот д'Ивуартай, Курасаватай, Германтай. За Германтай нэг хэсэгт бол байж байгаа. За энэ хэсэгт бол энэ дэлхийн аварга хэсгийн 3 тоглолтод бол Kendry Paes бол ер нь 3 гол хийчих байх. Тэгээ сүүлийн тоглолтондоо бүр Германтай юм шүү. Тий. Тэгээд магадгүй тэр хэсгээс нэгээр ч гарч магадгүй Эквадор. Яаж гинэ? Тий, нэгээр ч гарч магадгүй байгаа шүү. Тий. Хэлж ярих үгүй жоохон бод. Наач Германы фэнс болж байна. Яаж чигээр ярьчлаа гэсэн нэг хөрсөнд байгаа шиг. Яг явцгаа. Тэгээд тий. Эквадорт нэгээр авах юм бол явна шүү. Тий. Тий. Яаж ийна гэж. Германы тэний явж байгаа. Ингээ сонсоод суулсан. Тэгээд юу ш одоо бас зүгээр Герман хоёроор харсан зүгээр байгаа даа шүү. Одоо нэгээр арчих юм бол Шүгээр Францад тарах гэдэг. За тэгвэл. Тэгвэл бас тий бас сонирхолтой зам бол. Котеварыг хоёр хасаа ичиж байгаа юм. Тий. Мэдгүй энэ л. Тийм ийм залуу байлаа. Kendry Paes бол шуугуулж магадгүй шүү. Нэг Хамс Родригес 14 онд балсан да тий. Манайд энэ тэгвч одоо нэг энэ Paes, Estevao гэж хоёр хүнтэй болчиход байна. Тий. Estevao одоо гэмтлээ эдгээгээд иргэжл орж ирнэ. Тий. Estevao харамслан дэлхийн аварга тоглохгүй болчихлоо. Тоглохгүй. Тэгс. Гойно. Тэгсэн. 3-4 хоног. Тэгээ Kendry Paes шуугуулж магадгүй тий. Ийм залуу байна. Дэлхийн аварга шин 6 сарын 12-нд эхэлсэн тийм. Тийм ээ. Тий. Тэгээд тэрнээс өмнө нөгөө одоо юу гэдэг Европын том багуудын маш олон нөхөрсөг тоглолтууд одоо халаалтын тоглолтууд болно.
За тэдрээс манай телевиз бас дамжуулах гаргасан шүү гэдгийг Оо за за. хэлмээр. Нийтдээ одоо 5 сарын 28-наас эхлээд 6 сарын 10 хүртэл 34 тоглолтыг. Оо. Дэлхийн аваргын өмнөх нөхөрсгүүд Хөсгүүд юм байна тий. Бүгд нөгөө Америкийн цагаар шүү дээ тий. Дэлхийн аваргын цагаар шүү дээ. Гэхдээ яг нөгөө Европт болж байгаа тоглолтууд хэвчлэн байлээ. Тэгэхээр Тэгэхээр энэ аваргч бол одоо аль аль телевиз ер нь үзүүлэх юм бэ? Хүмүүс надаас суудах. за миний ойлгосноор бол зүгээр NTV авсан мэдээлэлээр бол NTV боловсрал сүлд Боловсрал юм уу? үндэсний телевиз Сая гэдэг юу гэж вэ? NTV-гийн араас юу гэж вэ? боловсрал Боловсрал, сүлд сүлд. аа тэгээ үндэсний телевиз Үндэсний зүгээр телевиз. мэдээлэлтэй байгаа шүү. тий. Эний тал гарах юм гэж хэлсэн. Энэ спортс гэ бас гаргана гэж хэлсэн. Тий. Тэр чинь NTV-гийн их үстэй. NTV л гэсэн үг тий. А ер нь голчлоод NTV юм байна тий. Тэр тоглолтууд бол аюу гой тоглолтууд байгаа шүү дээ. Шгшээ агууд яг Тийм дэлхийн байна. аваргад орохынхаа Тэгээ өмнө форм одоо ямар гараа болох мараа яаж тий, болох нь бүртгүүнээ Тэгдэх. гоё одоо яг эцсийн байдлаар үзэх тий. тий тэр хуваарийг одоо пэйж дээр удахгүй тавьчихна. За өөр яриа хөргөө. Билгүүдээ маань хаана яваа вэ? Илгүүдээ маань Лондонд яваа. Өчигдөр Wembley-д юу Салфордын тоглолт үзсэн. Тий нөгөө 2 дугаар лигийн плей-оффын тоглолт. Лиг 1, лиг 2-ын Тэр чинь өөрөө шүтдэг гэж тэр багийг. Тий Саутфортын өмсөлттэй шүү дээ. За яг хизэнээс шүтэж ихснийг бол мэдэхгүй байна. Өмсөл авснаас хойш. За тэгээд ирэх мегмар арих бид сүүлийн дугаараа буюу 42 дахь дугаараа үргэн аваргуудын лигийн финалаа ирнэ, конференцийн финалаа ирнэ. За Тэгэл тэгээд дэлхийн аварга сар бүрэлдэхүүн үргэлжлээд ч юм уу те. наадан болоод тэгэл баг дахиад хэлнэ шүү дээ. Тэгэл 8 сарын дундаас л Нөгөө ажлын шиг тэгээ хэдийн гэдэг шиг тий. Яг энэ жил дэлхийн аваргад очиос лигөө жоохон хойно эхэлж 8 сарын сүүлээр баг 9 сар. Премьер лиг чи 22-нд тий 22 Тий. нэгэнд ч байсан. Нөгөө 8 сарынхаа 2 дахь 7 хоногоос эхэлждэг бол 3 дахь Тий. 7 хоногоос тий. Бундслигийн тэр чинь бүр 8 сарын 28. тий бараг 9 сарын 1-нд эхлэх гэж. За хэдүүлээ тэгээд дуусгая. Сүүлийн дугаараараа өөр сонирхолтой олон юм ярина гэдэгт итгэлтэй байна. За ингээд дараагийн 7 хоногт иргэд уулзлаа баяр та.